Muslim freak хөө. Айгуу. Матар тэдийн тэд. Эй, Brap мото подкастын season 2 буюу шинэ өдрөөр эхэллээ. За тэгээд бид бүхний season 1-ийг маань 8 дугаарыг маань өнгөрүүлж хүлээн авч үзсэн та бүхэндээ баярлалаа. Та нар тэгээд нийт одоо ингээд YouTube үзэж байгаа маа, channel-ийг үзэж байгаа залуучууд маань subscribe дараагүй байлаа шүү. Тэгэхээр subscribe дарж нэгдээрээ мөн Facebook манай Brap мото подкаст пэйж дээр лайк дарж нэгдэж бас мэдээллийг төрүүлж аваарай гэж та бүхнээс хүсэж байна. За тэгээд манай season 2 маань аюу гоё бас өргөж байдлаар эхлэе гэж бодсон. За үүгээрээ болохоор манай хоёр хөтлөгч бит хоёр нэг хүн урьж авч оролцуулаад тэгээд энэ хүү дугаараа бас та бүхэнд танилцуулж бас нэг шинэ өнгө төрхийг бас гаргахыг хичээсэн байнамаа. За тэгэхээр өнөөдрийн манай зочноор хин ирснийг та бүхэн харж байгаа. Red Podcast MC-ийн member Эрдэнэ тогтох ах маань ингээ хүрэлцэн ирлээ. За өрлөг хүлээн авч ирсэн байх. За өөрсөнд баярлалаа. Яа. Та нарын өдрүүдийг бас Бравегаас үзээд бас дугаараад үзээд сонирхолтой бас нэг юмрхүү нэвтрүүлэг иймэрхүү подкаст байвал бас энэ чинь бусад моциклчдоос гадна шинээр моцикл унж байгаа залуучуудад бас энэ Бравеж яриан дундаас бас шинэ моцикл унаач хүүхдүүдэд бас авах юм суралцах юм ч гэх юм уу тийм юм их байх учраас ерөн зүгээр энэ хөгжилд байхад л ёстой юм л та. За яаж хойд ажиллахтай юу нөө? Ажилтай л байна. Ажил ихтэй сайн нэг жоохон амарчаад ирлээ. Тэгээд ер нь одоо яг ажил эхэлж байна бид нар чинь. 26 оныхоо шинэ моциклуудыг дахиад бас нэг өөр шинэ брэнд тэгээд нөгөө нэг 100 зарах хоц хэрэглэн момны гэрэмээр ихнээсээ бараанууд нь ирээд эхэлсэн. Тэгээд өчтөрчсөн бараа буугаад л. Ер нь тэгээд одоо ер нь яг л нөгөө нэг шинэ моциклчийн нөлөөлөл эхлээгөө юммаа бэлтгэн 50 байгаадсан. Яг бидний хувьд бол яг жинхэнэ яг одоо тэрэндээ бэлдэж идэг хамгийн олцсон юм байна л. Тэгшаах маань өнгөрсөн жил ер нь бараг аялаагүй юу? 25. Оо тэгшаах чинь өдлөө их аялсан. Би бол цөөхөн л аялсан. Яараа түрүүнээс стаарт манай гоочлаар би нэг өнгөрсөн яг бас өөрөө хэлж байгаа байхгүй. Тэгшээ битээр хүмүүс андартай байна. Би ингээ яриас ухтаар манай хоёр ч хоорд нүдээр инээдэг амар айж би албарсаа ямар ч хэлий гэж бодож ирсэн. Но манайх яадаг штэ. Манай Red Cons клуб чинь өжирлгэн анаас үл аныхаа шилдэг аялагч шиг шалгаруулдаг. Тэгээ километрийн минийх тэгшээс илүү гарсан билээ. Оо за. Тэгээ чи энэ жил дахиад аныхаа шилдэг аялагчийг авсан. Тэгээд манайх шинээр тэр оны шилдэг аялагчийг ярихад бас нэг тэрийг бас моцогчд мэдээсээ одоо юуныхаа мэддэг болж юм л да. Манайх чинь ер нь жил болгон аныхаа манай клуб чинь оныхоо шилдэг аялагчийг шалгаруулад хамгийн олон километр аялсан. Тэгээд 20 оноос эхлээд бас бусад моциклчдыг бусад клубын моциклчдыг ч юм заавал клуб харгалцахгүй ер нь моциклчдыг бас аялалд дурсан хөлтөө аялдаг байгаасаа тэр сэдлийн дэмжих зорилгоор 20 оноос эхлээд юу яасан штэ. Клубийнхаа шилдэг аялагчийн шагналыг клуб харгалцахгүй үнэхээр хол явсан аялсан л бол Red Cons клубын нэрмжид оны шилдэг аялагчийн өргөмжлөл цом тэгдэг бол санаадлан өнгөрсөн 25 онд клубын шилдэг аялагчийн шагналыг авсан. 3 дахь. Өнгөрсөн зун чи би нэг 18,000 гаруй километр яг аялсан бол. Тэгээ 24 онд ч тэгшүүтэй ирж яг аялсан 30,000 аялцаад байна. Тэр 2 жил 48,000 50 болчихж байгаа. Тэгэл ер нь бол яг 10 Red Cons клубд орсноос хойш ер нь 15-6 оноос хойш тэгэл жил болгоно л нэг тэг их баг холоор янз бүр ер нь л яваад байгаа шүү дээ. Та Red Cons хэмжээтэй клубтэйгээ ер нь хэрхэн яаж холбогдсон бэ? Red Cons-той холбогдсон хөгжлөө 13 оноос эхлэх юм да. 13 онд би яг Монголд моцикл аваад Амбатан анх танилцаад тэгэл Red Cons-той танилцаад эхэлж байгаа юм чи. Тэгээд яг Red Cons аль биесээр 14 онд орсон. 14 онд ороод тэр чин перспектив зүгээр тэгэхэд Red Cons саппорт хийж өгдөг байлаа. Ер нь бол гişүрмжлэл нь хаалттай мэхтэй байсан шүү дээ. Тэгэл Red Cons-д 14 онд танилцаад 14 онд хамт улаан руу аялаад миний хувьд бол клубтгийн хамгийн анхны
аялал улаауд байсан. 14 онд хамт улаауд аялал. Тэгээд яг 15 оны таланчлахаар аль биесээр Рейлконс клубийнхаа проспект нь олж илаа. Би бол одоогоор мембер. Өдний тухайд хэдэн жилд нэг өдөр? Манай клуб чинь 5 жилд нэг өдөр. 5 жил нэг өдөр. Тэгээд энэ моцыг унсан жилээрээ нэг өдөр байсан. Тэгэнгუутаа сүүлд манайхаас дотроо 4-4 яг клубдээ байсан жилээрээ өдөр авъя. Одоо жишээ нь нөгөө бүр анхны үүсгэн байгуулагч гişмшиж 98 оноос гээд унсан жилээрээ тоолохоор клуб нь 10 настай байдаг. Тэгсэн чинь өөртөө илүү байх гэдэг. хармөр очих гэдэг. Тийм гол тэр юугаар яга заа цөмөрөө яг клубийнхаа наснаас эхлээд хамт тоолё гэх. Тэгээд ер нь 5 жил нэг өдөр. Яг тухайд яг Red Bull-аас сонгосон байна. Тэрсэн зүгээр төсөл ер нь бол яг учраас ер нь яг моцоглоор их сонирхол байдаг байсан. Би чинь пост энэ 10 жил болж байгаа дэрсэн шүү дээ. Постос моцогл ундаг байсан. Гэтэ яг тийм хобби их унаагүй. Гэтэ ер нь бол хамбаар дамжуулж ихнийхээ моцоглыг аваад тэгэл хамбаа дээрээ байнга очдог. Тэгэл нэг жоохон юм болох байлонгууд дахиад очдог тий. Тэгээд ажмаж багта заавал моцогл үзүүлэх биш ажмаж багта тэг нэг жоохон хийрэг сүйдээ тэгэл хайласаар очиж. Очгоор уусаа тавуулж идэв шүү дээ. Тэгэл хамбаа дээр маргаас суугаад тэгсээр байгаа Рейлконс хадвал танилцаал. Тэгээд танилцаад. Тэгэл би ер нь Рейлконсоор шалсаар бол 14 онжинго шалсан. Тэгэл 15 онд яг албасаар орсон да. Тэгэл бас Сүхбай Болтко бүгд өнөдөл яг тухайд танилцсан л юм хээ. Тэгэл яг нөгөө нэг яалчгүй байнга хамаад өрчиж илүү ойрхон танилцаал илүү яасан. Тэгэл нөгөө нэг тэгшээ чинь ингээл тэр үед тэгшээ чинь зөндөө аялдаг болсон юмсан. Тэгэл тэр мөр бол намайг их татсан. Та одоо энэ жил ер нь хаашаа аялах чинь? За одоохондоо бодж ил байна нэг хоёр тийшээ маршрут бодж ил. Нэг нь баруун тийшээ, нэг нь бүр зүүн тийшээ. Орсын Владивосток явж ирд юм уу нэг төлөвлөгөө байна. Тэгээд нөгөөтөл нь болохоор 24 онд тэгшээ тэр явснаар яг тийшээ бас тий дундад Аз өөрөө гоё байхгүй юу? Байгаль зам мам буур айгүй гоё. Тэгээд бас яг тэргүүр чи явъя л да гэсэн хүн байна. Хамт явъя гэсэн хүн байна. Тэгээд тийм нэг хоёр маршрут бодж ил байна. Владивосток явах юм бол буцахтаа дэше Якутск орд юм уу тийм л. Нэг тиймэрхүү төлөвлөгөө байна. Яг одоо тэгээд яг цагаат дулаан болоод явах болохоор нөө мэдрэл нь яач хөдөлж байна. Гинт нэг өдөр одоо аялаад ингээ явж байхад нэг байгаль ч юм уу яг дурсамч амар гоё юм хараад тий. За би энэ газар заавал дахиж ирнэ гэжсэн ямар газар энэ танд? Хойш Оросын Мурманск байна. Мурманск ч одоо ер нь Оросын ер нь хамгийн баруун хойд захын өсөр том хот ч тий. Мурманск очоод Мурманск явж байхад тэр зам момд бол би ер нь бол ахиж ирмээр газар байна гэж бодож ирсэн. Дундад Азаар Тажикстаны тэр өндөр уулууд, Кыргызстаны тэр өндөр уулд авахд бол ер нь бол хайдан гөр явнаа л гэж бодсон. Тэр бол өмнөдөө бүр хорхотой харагдлгүй байна. Тэр зам, тэр уул, өндөр уулыг давж байгаа тэр замын юм ушгаа. Одоо ер нь моцоглоо явж байхад ер нь бол тэр хамгийн гоё штэ моцоглоо явж байхад тэр зүгээр юм шулуун зам биш гоё ингээд налаад эргэлттэй тий. Одоо Осодноос серпантин гэдэг чинь юм эргэлт. Тийм замууд угаасаа гоё ш. Тийм зам бол угаасаа хүнийг татдаг. За Тажикстан, Кыргызстаны өндөр уулаар явж байхад энэгээр ахиж явандаа гэж бодогдож ирээ. 22 онд хоног саяны нуруу даваад туваа явахад саяны нуруугаар давхад би бол өндөө бүр яг саяны нуруу тэр давдаг тэр байгаль солиод ш. Тэгэхэд бас бодож илээс. За саяны нуруугаар бол би ахиж давнаа. Тийм байгаль газрууд зөндөө гоё. Зэрэглэг тавьшрах уу тэнд? Тэнд үнэхээр гоё тавьшрах уу? Гоё шүү. Ер нь бол би ер нь тэгээд одоо шинэ явахад нэг тохон очсон газрын нөгөө нэг өндөр барилга гоё юм гэхээс илүү тэр тийшээ очих зам нь тэ.
Тийш аачих замаар явж явах байгаль тэр замын эргэлт нуухчаа тэр мэрэнд би илүү их татагдсан шүү тэр байгальд. Тэр саяны нуруу өөрөө үзэсгэлэнтэй гоё газар. Саяны нуруугаар яг даваад хойноос нь даваад уруудж яхад яг тэр байгаль бол үнэндээ тэр өндөр уулаар даваад уруудж явах чинь амар өндөр модтой байгаа шүү. Тэгээд явж явах чинь чи ингээд явж явах чинь замын чинь талаар өндөр тэнгууд замын чинь хажуугаар хаад уулын голыг замын хажуугаар хамтдаа уурсаж байгаа. Тэгээд цааталт нахиалаа тэр байгаль бол үндэ бас солиотой. Би бол сайн нуруу одоо гайгүй хол биш тий. Одоо ингээд яг миний тэр 22-нд явсан чи эрхүүгээр Красноярск гэдэг урагшаа сайн нуруугаар даваад туваа ороод усаар орж ирээ ингээ хотор шиг 5,000 байхгүй. Би бол одоо ингээд явж хахад тэр гээс үзлээ. Тэр Киргизийн Тажикстаны өндөр уул руу тавьсан зам мам. Тэгэхэд юус ямар гоё юм бэ гэж бодогдохын араас хүний ухаан гэж амар энэ өндөр уул руу энэ тэ материал бүх нэг зөөгүүд энэ инженерийн ухаан гэж яаж эндээ бүр ингэж зам тавьж байна. Тэр сайн Сушинский усан сахтгааснаас зөр очиход хүний ухаан гэж агуу юм а энэ голыг ингэж том даалан бариад ийм том бүтэн байгуул тэр бол зөв тэрийг үзэх биширмээр байхгүй. Түүнээс тэрэнд бол нэг тийм тэн дээр очиод би нэг пост тавьсан чинь Монголын нутаг байсан л гин яасан л гин тэр ер нь би бол тэр постыг тавихад энэ хин нутаг вэ гэж пост тавиагүй шүү дээ. Зүгээр л ийм гоё юм үзлээ. Зүгээр л би тэр хүмүүст би ийм гоё бүтээн байгуулалтаа ийм гоё усан цахилгаанаас байна гэдгийг үзүүлэхээр тавихад өө ямар гоё юм бэ гэх хүн тэнд комент бичсэн үнэ 10% л байгаа байхгүй. 90% наач Монголын нутаг байсан л гин тэр хин тамаатай бэ. Тийм биз дээ. Тэр Монголын нутаг байсан уу? Чангачгуугийн нутаг байсан уу? Би ерөөсөө тэрийг сонирхоогүй, тэрийг ч хүнд хэлэхгээгүй. Зүгээр л миний үзүүлэх гэсэн юм нь болохоор л тэр усан сахилгаасаа цохгүй. За тэгвэл яг эсрэгээр зээлц би дахиж энэ газар хизээч ирэхгүй гэсэн газар байна даа. Баггүй тий. За байгаа да. Байхгүй энэ аялж явахд тэр газрууд бол өмнөдөө тэгэл тийм хизэж ирэхгүй дээ гэхлээр чинь юунаас нь болох. Одоо тэр газар муухай байх юм, өнөө газруудыг муухай гэж хэлж болохгүй. Тэгээ аялаа явж байхад нэг тийм дахиж ирэхгүй дээ гэсэн газар ер нь байхгүй дээ. Таны фэйсбүүк дээр үзээд ингээд одоо бас мэдээллүүд ингээд цуглуулж байгаа. Тэгсэн чинь таны ингээд локейшн дээр ингээд Google Maps дээр баахан зүрх байгаа байхгүй ингээд. Тэгсэн чинь тэр бууланд ингээд ар гэсэн. Зүрхний ажил ар гэсэн. Тэр ингэсэн. Аргас биш үү? Тэгээ энэ болохоор юу байхгүй юу? Тэшүү дээр 24 онд явахдаа энэ юугаар их явсан бэ? Оросын энэ Хулиганск гэдэг MC клуб байдаг байхгүй юу? Одоогоор бол энэ Оросоор хамгийн том клуб болж ах шиг байна. Хулигансын лого нь галын ястай байхгүй. Тэгмээ би Хулигансын юуны байк постууд дээр очихдоо энэ аргасаар тэмдэглэсэн. Бус газар нь бол ингээд одоо тэгээд ер нь ингээ харахад бол ер нь хартай. Оросын баруун за энэ Азарч гэдэг нь аялж мэлээ явсан. Ер нь бол ингээд 90 алга болсон. Одоо эдгээр чинь ингээ ойртуулахаар бүр зарим нь олон байгаа шүү. Тэгээ одоо ингээд жишээ нь ингээд Москваас урагшаа гараад одоо энд халимгийн Элистай хот байгаа байхгүй. Халимгийн Элистагийн байк постыг би ингээд тэмдэглэв. Дараа нь би одоо Элистад очиход ингээд өөр Google Map дээр хараад шууд энийг дараад нөө бэлэн маршрут нь гараад ирнэ гэсэн үг байхгүй. Энд яг эргээд юу яхад дараа нь өөрөө ингээ харахаас нь дурсамжтай те Google Map нэгээд ингээ харах. За энэгээр ингээд явж ийлээ. Дараа нь ахаад очиход ч гэсэн нөгөө урд нь очисон газараа олоход би зүгээр хаягаа тэмдэглэж аваад байна л гэсэн үг байхгүй. За би ч таныг харцаад айгүй олон зүрх өсөх гэх тэгснэ тэр дээр буудлан дээр хар гэсэн. Одоо энэ томрууд харангуут яг миний очсон битээр очижсэн нэг юуны тэр Хулиганскх клубын байкпостуудын хаягийг би дандаа арга сар тэмдэглэсэн. Та ер нь мотоциклчин хүнийг ямар байгаасаа гэж боддог байна. Яг зөв эрдэнэ тогтхон гэдэг хүний үдээс. Одоо чи бид нар ингээд аялал Оросд ч явж бай, Халмигт ч явж бай, Казахстанд ч явж бай, Кыргызстан, Тажикстан ингээд мотоциклчтай уулзаал Узбекистан тэргээд ингээд ер нь яг нь мотоцикл гэдэг хобби чи өөрөө бусад ийм аяллыг бол ер нь бол зөвхөн ерхий хэлгэнсэн тусгай сонирхлын аялал жуулчлал гэдэг те. Тэгвэл мотоцикл гэдэг хобби чи өөрөө дотор айгүй тийм
найрсаг тийм гоё ийм хобби байхгүй. Одоо тэнгууд бидний аялаа явж байхад зүгээр би ингээд машинтаа ингээд аялаа явахад хүмүүс намайг тэгж хүлээж авахгүй юу. А би яг моцикл очоод нэг газар очоод өөр хотын моцикл уулзахад амар юм тийм илгэмсэг дотн хизээний таньдаг хүн шиг хүлээж авдаг тийм хүндлэг тэгэл аялж байгаа хүмүүс тусалдаг. Би өөр бүх моциклч тийм байгаасаа л гэж. Энэ бол тийм л дээ. Манай Монголын моциклч ч гэсэн бас тийм байгаасаа хин ирсэн бэ гэдгийг харахаасаа илүү моциклч нь ирлээ. Чи моциклч юм чинь моциклчний журам ёсоор тэр моциклч нь найр тавьдаг тусалдаг тийм байгаасаа л. Яг таны өнцгөөс яг одоо та тэгж хэлэх байх л та би тэр хүмүүс тайлбарч хэлэх байх. Тэгээс би өөрөө мэдэхгүй шүү дээ. Та яг эхлээд бол тэгж хариулах байх. Гэхдээ яг энэ хариултыг хоёул даваад өөр үздэг. Та яг ярьж байгаа шиг яг тийм хүн өөрөө байж чаддгүй. Чадахын шиг гэж өөрөө чичиж явдаг. Тэгээс би тийм гэж өөрийгөө үнэлээд эхлүүл 300 яваад эхэлчихсэн. Тэгэхээр би өөртөө үнэлдэг хүн ашиг. Гэтэ би бол тийм байхын шиг хичээж л явна. Тэгээд тэр чутгаараа одоо ингээл над дээр одоо чинь ингээл дэлгүүр дээр байж хахад тэр Айранбатыг гэсэн ингээл хүмүүс авъя гэж ирдэг. Тэгэл моцог аялын моцог авах гэсэн. Тэгэл тэгж ингэж аялах гэсэн. Тэгэл хавар аялах цаана нөгөөдөр цаг би таны фестивал харж ирсэн ингээ явж тийм. Тэг хавар аялах чинь тэгээд би хинч байсан таньдаг ч танихгүй ч би за тэгж явах ч үл тэгээд ингэж явал гоё зам тэнд явал тэгээд тэрийг үзүүл тэнд нь гоё юм байгаа. Энэ замаар нь явал тийм гоё зам байгаа. Би ерөөсөө яг өөрөөхөө чадлаар өөрөөхөө үзсэн дуусснаар тэр хүнд тусвал заавар зөвлөгөө өгөхийг хичээдэг. Оросоос моциклчид ирэхэд тэднийг тусч аваад чадлах хэрээр туслаад хотод хаач хуйч юу газарчлаад зав болов дагуулаа зав болохгүй бол WhatsApp дээр за хаач юу хэрэгтэй ямар тийш очимоор нөгөө за төгөөд ингэж яв гэж чигийг Google Map-аар хатгаж аваад нөгөө төнд очиж за очиод хэл хамаар цогол над руу яриараа гэж тийм үү. Чадлах хэрээр л тэгж хүнд тусдаа байхыг л хичээж байна. Намайг хүн наач тахцаа тааштай гэдэг би зөв сонсч байсан. Тэгээ хайлуулах нэг айтайхан байх хичээж байна. Тэгэхээр хүн намайг тэгж ирэхлээр би бас болоогүй байгаа байхгүй. Таныг хэлжсэн. Сонсох юмаа сонсдог, сонсохгүй юмаа сонсдог. Ер нь жоохон чихмуутай болоод байгаа. Яг оо. Манай эгийн хувьд одоо моциклтай холбогдоод ер нь шууд аялыг шийдсэн үү? Яагаад ер нь та аялах болсон? Гэхдээ ер нь яг тэгэл нөө ретл консонтой танилцаад ингээл яг дунд нь ороод ерөөсөө анхаал ретл консонтой ер нь холбогдоод тэгэл анх явсан улаанууд руу ингээл аялсан. Миний хамгийн анхны холоо аялал клубтэйгээ улаанууд байлаа. Тэгэл тэгэх чинь тэгшээ айл эдийн очсон тэнд хүлээж исэн. Тэгэл тэгшээ байнга л ингээл явдаг. Тэгэл нөгөө нэг холоос ирсэн хүнээс үг сонс гэдэг шиг тэгэл уулзаал яхалаа тэгшээ явсан газар мазраа юм яриад. Тэгэл 15 онд анхны талын сэлхүүл тэр олон орсууд гадаадууд Монгол моциклтэй ирэл тэр олоос ирсэн энэ. Тэгэл энэ гоё даа. Тэгээд ер нь бол яг би ингээд миний хол ингээд аялдаг байх ерөөсөө миний хамгийн ойрхны хамгийн том үлгэр дуурайл чинь тэгшээ өөрөө шүү дээ. Тэгэл тэгшээ тэгээ нийлээл сүлдээ аялдаг болсон байна. Тийм. Аялахын ер нь хамгийн гоё хэсэг нь. Аялч өөрөө л гоё байхгүй. Чи айл яг гэл хотоос гараа явчих чинь хамгийн гоё нөхгүй. Ер нь айл ер нь хүн болгон л тийм баг. Одоо нэг тийш аялал би бүх юм бэлдээл ингээл яг ингээл гэрээсээ гараад 22-ын товчоор явж байгаа яг тэр шиг хамгийн гоё шүү. Би ингээд яг бүх юм ороход гарч ин да гэдэг чинь. Тэгээд ер нь гараад хотоос гараад ер нь яг нэг өдөртмийн стресс ажлын ачаал элдвийн толгой тархимаар гэж 22-ын товчоор ингээл хойш гараад ер нь тэгэл тэр мөр бүх юм мартагдал яг гоё юм толгой хоосон болол тэгэл яг нэг
гоё болчих. Тэгэл каска хаачаал яах тийм дотор чинь өөртөө ярина, хуйлан дуулна. Миний нэг би бас Facebook пост дээр биччихлээ. Ер нь бол яг айл юу нь гоё вэ гэхээр ерөөсөө л явж үзээгүй замаараа явах, очиж үзээгүй газараа очих, уулзч үзээгүй хүнтэйгээ танилцах ерөөсөө л хамгийн аазгаан тэр л. Энэ зам эргээд цаана юу байгаа бол энэ яг модоо ингээд тойроо гарангуу цаана юу энэ уулыг давангуу цаана юу байгаа бол гэдэг чинь ерөөсөө хамгийн гоё. Амбанаг удаа хэлсэн юм да. Хаана очих нь гол нь бишээ. Хаагуур явж очих нь хамгийн гол нь гэдэг чинь тохтой. Ямар замаар яаж явах вэ? Хамгийн гоё нь тэр. Одоо яг мотоциклтай ингээд аялал явж байхад хамгийн гоё адал явдалтай үе юу юм ямар үе вэ? За ер нь тэгэл алуу нохол аялахад бол тэгэл адал явдлаар өргөдөр болгоо шүү дээ. Адал явдал. Инээ танаа зурж зарлах. Энэ банк адал явдал. Гэхдээ нэг тийм нэг онцлоод ингээ ярьцахаар адал явдал нь ч таашаач. Адал явдал яг зүгээр тэгшүүтээр явж байхад гүржийн виз хүлээж халимт 20 тонлоо. 3-7 онсон. Тэгээд гүржийн виз гарсангүй. Тэр чин адал явдал. Юунаас Питрис хожин Ленинградаас гараад хоёлаа бид энэ Беларусь үзье гэж бодож байсан. Беларусь үзье юуг Брестийн цайзыг үзье. Тэгээд хоёлаас давхсаар бол өдөөс хойш ч бас 5-600 давхиж байгаа шүү. Өдөөс хойш Беларусь хэл дээр очсон чинь Беларусь хэл хаалттай оруулаагүй. Питерд байхад нөхдүүдээс Москвад тэр улаан талбай руу үзвэл өглөө эрт очиороо өглөө төгжрлгүй өдөр мөдрөд битүү төгжрээд битүү хүн айгу зорлонтой. Тэмтгэн тэр орохгүй юу. Тэнгууд битүүр каскаар алуутай. Өчрөөд шууд Москва ярьж байгаа. Угаасаа өглөө эрт очивол юугүй төгжрөл байхгүй гэж хоёул шүнжийн давхиж байгаа орч игээд. Тэр Беларусь хэлээс шүнжийн давхисаар гад үүрээр 5 цагт Москва орсон шүү дээ. Яг Москвагийн зах руу өөрөөр 5 цагт ороод тэгээд яг улаан талбайгаа зос газар авч очихсоор яг улаан талбай ойрчин чинь нойн дайны юм унаслаад нэг бүх навигатор Google Map тэр Double GIS Maps бүгд ажиллахгүй. Яг Кремлээр ойртон бүгд ажиллах болчихсон. Тэгээд яг ингээд сум заагаад явж исэн навигатор чинь шууд сумна ингээд тэний алгалчих. Зөөлөө зогсоод Кремлээр харагдав. Тэг ингээ хараад яаж очих вэ гэдэг. За ер нь энэ ингээ тайраа авчих. Тэгсээр бол яг Кремлээ болол очиод цусаад Москвад тавил ингээд яг 6 болчих. Тэгээд яг 6 цагийн нэг Кремлээ авахтаа дээр дуурал. Тийм бичлэгийг би фестивалд тавьжсэн да. Тийм тэгээд яг тэрэн дээр яхад яг тэр Москвагийн цааталт Иржевский хотын нэг одоо фэйсбүүкээр зураг мураг түүхэн бүхэн яваад нэг тогрон цуваад ууны өшөө гэл. Дор нэг тогроонууд игжсэн дэшээ ингээд мангатан. Тэр мөр бол үнд яг үүрээр явсан гэж хэлэхүү. Манантай байсан шиг замаас ингээд харагдчихдаг. Тэг яхад үнэн сүрлэг харангууд ингээд нөгөөтөр гэр тусгацсан. Тэнгууд нэг гэрлэнд наагур нэг манан ингээд нөгөө хөшөөч зүгээр агаар дээр ингээд байж байгаа юм шиг. Тэр мөр бол үнэндээ гоё. Тэгэхээр бол хүмүүс хэлэхэд Орос Дундад Аз бол бидэрт хамгийн аялахад нэг ойр хүм гоё тийм газар нөхгүй юу. Виз шаардлага байхгүй. Үнэлс нь гайгүй. Бензин манахаас юм. Казахстаны бензин өөр юм байна. Тэгэхээр аялал гэж хэлээ да гэж ба. Аялал миний өсвөл ганц ярьдаг юм гоё. Тийшээ очиж үздэг. Яг тэгжижтэл тэгэл Оросоосаа тэгээ нэг Европ, Америк нэг ингээд энийг гэх байл. За манай Эрдэнэт тагч одоо Аяран Батын Монгол дахь төлөөлөл олон улсын одоо Монгол дахь төлөөлөл гэж ярих нь зүгт. Тий. 24 онд явж байхад яг Москвад нөгөө Москвагийн төлөөлөгчтэй уулзаад. Яг альбасаар Монголд Аяран Батын төлөөлөгч болсон. Тэгээд одоохондоо би бол шууд Америк руу харьцаж ингэж юу яахгүй байгаа. Тэгэхээр бас тэрэн дээр бас хөрөнгөний ажил байна. Тэгээд арай амраар нь шууд Орсын төлөөлөгч рүү бүх Аяран Батын сум материалыг явуулаад нөгөөт чинь цааш Америк руу материал баталгаажуулаад. Тэгээд яг тэрэн дээр нэг жоохон цаг хугацааны юм гарч ийн. Тэгээд нөгөө одоо энэ нэг Орсын даймаа ингээд нэг Америкаас Орос руу илгээмж явах хугацаа чинь сунаад байна л да. Түүнээс тэгэл Орос руу явуулаад
Тэгэл Америкээс бүх сертификат тэмдэг бааж нь Оросод ирэл Оросоос наашаа. Ironbot Association бид нар одоо тэр хүмүүстэй шууд холбогдож болдгоо юм уу? Ер нь одоо Монголоос Болно. Би ч яг нэг ингээд яг аль биесны төлөөс бүртгэгдсэн. Одоо чинь яг Америк Ironbot Association гэдэг байж тэдний мэйл хийгээр чи мэйл явуулна шүү дээ. Тэгэхэд мэдхгүй чиний мэйлийг хийж ан олгож үзэх нь мэдэхгүй байхгүй. Би мэйл явахад би ч яг нэг бүртгэлтэй болохоор миний мэйлийг одоо шууд нээж үзэн л гэсэн үг. Маш том хариуцлагатай үүргийг ер нь Монголд гүйцэтгэж юм шүү дээ. Тэгээ хариуцлагатай тэгээд тэр дотроос хүн амтны юм марчихгүй би хүний материалыг цаашаа дутуу явуулах бол нөгөө хүнийх чинь баталгаачихгүй ч юм тий. Тэгэхээр яг золонтой. Хариуцлагатай ажиллаа. Манай сая нөгөө нэг өнгөрсөн жил явдаг хоёр маа тэгжсэн байхгүй. Бид хоёрыг яг үнэхээр өнөөдрийн сорилтыг давхад одоо ингээд тусалсан дэмжсэн гэвэл одоо мэдээж клубийнхан ингээ те одоо аргэр авч үлдчихэж байгаа ихнэр тэгээд дээрэс нь одоо энэ чөнгөрийн эрсдэлтэй юм хийгдэж байгаа шүү дээ. Тэгээд ингээд аюу болон дэмжижсэн. Гэхдээ бид хоёрт бүр хамгийн ойрын амин гой дэмжигч хэн байсан бэл ээгийнх хүрсэн. Яагаад бид хоёрыг амин гой дэмжиж үнэхээр яг ингээд энд Ironbot хийхэд бүр ингээд хажуудалт ингээд хамт байгаа юм шиг мэдрэгч төрүүлсэн бэ. Тэр хүн рүү мэдээлэл цагаа явуулаа, зургаа явуулаа, мэдээлэл явуулах болгонд шүний тэр чинь тэгэл хитэн ч цагт мэдээлэл явуулж штэ. Тэгэхэд өөдөөс лайк явуулчихсан. Тэгэхэд энэ хүн лайк явуулаад. Тий. Тэгэхэд манай хэсэгчсэн. Яа хин хэрвээ яасан бол тэгээд зураг нь явуулсан байгаа цагнаа балхаач юм чинь заа унтчаал маргааш үлээ харчээ та. Тэгэхэд та яг манай хоёрт хамт явсан юм шиг санагдсан. Гэхдээ ер нь тэгэхээр бүр тэгж ирчихсэн. Ер нь тэгж байгаа юм чи одоо тэгэл нэг нь явцдаг тэгээд за яаж байгаа бол тэгээд бодоод байж тараас нь эн чинь бас нэг цаг хугацаатай уралдаж явж байгаа хүмүүс яарж явж байгаа янз бүрийн юм болчих вэ. Яг ер нь зөвхөн муугаар ярихад ийм байхгүй юу. Нэг нөхөр Ironbot хийх гэж ингээл харуудаар давхиж байгаа хүчих юм бол зүгээр ихүү багуу миний нэрд холбогдсон. Нэрдэн тогтох даанх Ironbot гэж юм Монголд ингэчээл тэгэл тэрийн дөрөөж хүүхдүүд явж байгаад нисээ хүчлээ гэдэг юм яригдах байхгүй. Би тэгээд гарч байгаа юм болгон хэлж. За чи хийсэн ч бай, хийгээгүй ч хамгийн нэг түрүүнд ерөөсөө чиний аюулгүй байдал шүү. Техникийн бүрэн бүтэн байдал өөрийнхөө аюулгүй байдлыг. Тэгээд үнэхээр амжихгүй юм бол амжихгүй шүү. Үнэхээр амжихгүй юм дээр яг боломжгүй болцсон газар амжих гад гайхтар бацаад авах гэдэг чинь. Ихтэйгүй юм. Хамгийн анх одоо хэдэн онд Ironbot? Анх шууд 36 цагаар 36 цагт 2500 явсан уу эсвэл хамгийн анхных нь 24 цагт 1600 Settles гэдэг одоо Ironbot хамгийн эхний шатналхгүй. Тий. 21 онд хийсэн. Гэтэ эний чинь бол юу байхгүй юу? Болсон нөгөө тэгшээ. Тэгшээ орохоор ээгэлгээд байсан шиг. Гараа тэгшээлгээд. Анх бүр 16 онд тэгшээ Орос руу яваад Казахстанд мэлээ уцсан маа. Тэгээ ирчээд 9-ийн хоног дараа тэгсэн баг. Эги чи бензин авахаас өөрөөр зогсохгүйгээр дахиад иж чадахгүй. Чадна ш хайч явъя л та. Зүгээр ийм байд юм байна гэдэг Ironbot гэдэг. Тэгээд ингээд ийм болж л байд юм байна. Ингээд цаашаа бүртгүүлээд ингээд болцлыг хангаад ингээд ийм цолт юмдаг өргөмжлөл авдаг ийм байд юм байна. За тэгээд тэгшээ хэлэнгууд тэгэл бас судлаад энэ тэндээс уншаал хэллээ. Тэгэл яг дараа жил нь би ер нь тэр өвлөн төлөвлөл дараа жил яг явъя гэж 21 онд. Тэгээ бодохдоо бас яахвэ нэг юу бодохгүй. 6 сар 22 чинь хамгийн урт өдөр тий. Арай нэг гигээтэд явах нь их юм уу тэгж тооцоолоо би. Тэгээ 6 сар 22-нд биш яг 21-нд гарсан 20-нд гарсан сар юм чи. Тэгээд гараад өглөө 5 өнгөрөөд тийм 5:15 5:30 хөдөлсөн баг. Тэгээ бас л тэгшээ маань өглөө ирэл. Тэгшээ надтай тэр цаашаа автрын сан гэж 50 цаг хүртэл өгсөн баха. Тэгэл каскаар бод. За би эндээс буцлаа шүү гэл. Тэгшээ би цаашаа дахил. Тэгэл намайг ёстой өглөгийг ачлал тэгшээ яг фестер хараад байцсан да. Хойд юу манайх нэг мэддэггүй юм уу, санагддаггүй юм уу?
Айхтар яхаа ер нь мэдээлэл нь ч тутам байсан бах. Тэгээд нэг сонссон ч айхтар гүнзгийрүү сонирхдаггүй байсан болов. Эсвэл магадгүй нэг шууд Оростой холбогдож чадахгүй учраас бас тэр нөгөө нэг айгуу тийм. Тийм янз бүрийн шалтгаан байсан бах. Ер нь айхтар сонирхоогүйсэн. Тэгээд яг тэрэн дээр би яваад ягаад яг миний анх Найрамбат хийгээд ирдэг бол ер нь бол жоох бүүн болсон шүү дээ. Тэр бол аюу их бүүн болсон. Тэр аюу хүнд хүрсэн. Тэгэл удахгүй араасан хүмүүс сонирхол хийж эхэлсэн. Тэр чинь тэгээд эхний жилдээ 6 хүн хийсэн шүү дээ. Тэгээд ер нь одоо туулшраад жил болгон яагаад байна? Уу яг одоо бас нэг төлөвлөсөн цаашаа. Бас нэгээр моцоргэлжин болж явдаг болсон юм чинь бас нэг хүн өөрийнхөө нэг шанцыг сорчи тэрийг хийж чадах нүггүй юу? Бас нэг нэг Хаус Америкт баталгаажсан сертификат тэмдэгтэй тий. Бас нэг яваад үзчихэл гэж боддог л байлгүй дээ. За чи Найрамбат гэдээс юу сурав? Найрамбат тэгээд явах чамд юу? Ганцхан сертификат тэмдэг биш л байхгүй. Найрамбатын та яг ингээд стейжүүдийг одоо левелүүд хийчих юм уу те. Ер нь яг багаас нь тайлбарлал одоо чи юу төлөв. Найрамбатын хамгийн эхний юу нь болохоор номинац эхний шалгуур нь болохоор сайдалсвар гээд 24 цагтнаас 600. 24 цагтнаас 600 тий. Тэгээд дээр нь бамбар нар гэж байгаа. Бамбар нар ч болохоор 36 цагт 2500. Бамбар нар силвер байгаа 30 цагт 2500. Бамбар нар голд байгаа 24 цагт 2500. Тэгэл дэшээ одоо тэгээд юу гэдэг вэ? Чи 2 Найрамбат хийчихэнгүүт майл литр гээд нөгөө нэг одоо майл идэгч гэдэг ч юм уу те. Тим шагнал аав. Тэгээд тэр майл литр чинь чи нэг жил 5 номинац хийчих юм бол майл литр чинь юу болоод мөнгөн болоод дахиад 10-ыг хийчих юм бол голд болоод тэгээд жилд 10 номинац хийчихвэл платинум нотролт. Тэгээд ингээл тэгэд номинацийг бол хүмүүс яаж зохиож болно. Би зүгээр Монголынхаа нөхцөлд Монголд одоо жишээ нь би бас тэгэхээр бодлоо Монголын зүүн хязгаараас баруун хязгаар руу тэдэн цагт гэсэн нэг номинац. Тэгээд тэрийг би юу руу оруулж болно шин. Яг Альбиос Найрамбатын юу руу оруулаад сертификат болгож болно. Одоо Оросч гэсэн яг өөрсдөө тийм зохиоцсон байдаг шин. Цагаан талаас хардлаар уу тэдэн цаг гээд одоо тэр Оросын айлгчдад Варда гэдэг айлгсан Вардан тэр Варда хийсэн мэт. Тэгээ Вардын тэрийг яг юу руугаа Альбиос сайт руу оруулсан. Тэрийг гэхдээ одоо хийсэн байхгүй л байна лээ. Манай Монголд бодлоо. Яг за яг би том жишээ авчиж магтгүй. Америкт нөгөө Road 66 гэж байдаг шиг. Монголд бас яг тийм хөө юу ойлгоо. Тийм гоё замтай болчоосоо тий. Харин үнэ тий. Одоо түрээс зүгээр яг би ч тэр сүлд бамбар нар их чинь би яг юунаас баруун уртаас үлгий рүү 24 цаг болох юм тооцож гарсан байхгүй. Тэгээд нэг 12-д наана зам сард тоош ороогоор тэгээд харахгүй болоод би ч орой төр чинь 9 сард гэрт харанхуй болоод тэнд унж мана тэгээд болоод тэнгуутаа 12-ээс ахад нойллоод 12 үлгий 12-ыг 2500 байхгүй. 2400-аас дээш болчих. Тэгээ хийсэн шүү дээ. Яг хөө тэгэхэд бол би тод нь 12 тонсноо орой очиод хоноод өглөө гарснаа цагаа нийлүүлээд бодоход би баруун уртаас баян үлгэрүү 44 цаг явцсан байхгүй. Гэхдээ баруун уртаас баян үлгэр рүү яг тэр 2400 36 цагт явах бүрэн боломжтой байхгүй. Тэнгуут тэр чинь яг давхар өөрөө бамбарныхаа болцолт яг болчихж байгаа юм тий. Тэнгуудаа тэрийг яг Монголынхаа юугаар нэглээд яг юм Монгол номинац болгоод Найрамбатын юу руу оруулж болох байхгүй. За манай ээгийнх маань одоо ч ажил юу хийж байгаа лээ. Одоо тэгээд лайв ч болсон байсан. За болсон байснаас одоо лайв хийж байгаа. Манай тоглоод нүрээ залж идэх гэж байна. Өөрөө лайв хийж байгаа. Ер нь хав би CF мотод яг борлуулалтаа хариуцаа яг мөцөөлийнхаа борлуулалтын дээр ажиллаж байгаа. CF-ийг одоо жил гарамлчлаа. Хүн ер нь яг хоббигоор ажил хийхээр айгүй гоё
жаргалтай тэгээд тэрийг гоё сэтгэлээс ялгархаж хийдэг л байхгүй. Яг би юу нэмс ажлыг ялгархаж хийдэг л тийм байгаа ч. Яг манайс үеийнхний хүмүүжлэн тэр байхгүй юм хийдээсээ чинь. Яг гоё хоббигоор ажиллаж хийж байна. Яг хоббиныхоо дагуу ажиллаж хийж байна. Гоё юм. СФ фото ч өмнө бол нэг монголчин бол нэг ATV UTV байгаад байсан шүү дээ, тий. СФ-ийг бол монголчууд ATV UTV-гээр л мэддэг байсан шүү дээ. Тий. Тэгж төсөөлж ер нь бол тэгж мэддэг л байсан. Тэр нь яг хөө тэгээд дөрөв дугуйт ч яг тодорхой хүрээлэн л мэддэг байсан, тий. Дөрөв дугуй сонирхдаг хүмүүс нь мэддэг байсан. А яг СФ-ийн хоёр дугуйтыг бол одоо манайх л Монголд СФ фото ер нь хэр мото вэ? Ер нь одоо ингээл за байж энэ асуултыг асуухаас өмнө юу юм бэ? Өмнө чинь бол одоо ингээл манайхаа за хятад мотоцикл гэхлээр л шал өөр юм төсөөлж боддог байсан. Одоо ерөнхийдөө хүмүүсийн сэтгүүд бууцсан байдаг тий. А гэхэл өнөөдрийн одоо ингээд өнөөдрийн байдлаас ингээл харахад бол тий. Одоо мотоцикл гэдэг зүйлийг хэр амар том хөгжилтэй болоо тэгээд амар гоё. Бид нар өөрсдөө бас шинэ цоо шин бас мотоциклыг тий. Цоо шин мотоциклээ уутын задлал унах гэдэг мэдрэмжийг бас авдаг болчихлоо. СФ мото ер нь дэлхийн мотонуудаас өрсөлдөгч хэмжээний. СФ мото бол дэлхийд одоо ер нь юу хагалж шүү дээ. Цэвэр хагалж байна. СФ мото ер нь олон яг ижил төстэй брэндүүд ер нь зөв аюулын харангийн дэлт зайлшгүй дэлтсэн шүү дээ. Сая Эйсма гэдэг нэг жил болгон Италийн Миланд болдог том мото экспо дээр СФ 1000-та V4 моторт 1000-та спорт байка танилцуулаад тэр бол амар бүүн болсон. Дукатигийн фондор нь өөрөө ирээд бүр ангаасан байл ш. Тэрний бичлэг юм уу явж илээ. Тэгээд өөрийнхөө ажинтур оффроуд загварынхаа 1000 моторыг танилцуулсан. Тэр V4 1000-та спорт байк бол өндөр Европ бүүн болсон ш. Яг СФ мото монголчууд л надлан урчин гас л СФ хоёр дугуйтаа танилцж хэлж байгаа болохоос биш юм дэлхийд дэлхийдийн танигдсан баггүй. Одоо ингээд би яг 24 онд намар аялж ирээл 10 11 сард СФ-тээр очиод ингээд тэгэл нэг юм маа ингээд харж байхад 24 оны 11 сард би харж байхад дэлхийд дээр 4000 гаруй дилертэй гэж хэлсэн баггүй юу? 24 онд саяхан шүү дээ. Жил ахсан жил хэдэн сархан юм баггүй. Тэгэхэд яг өнөөдөр болохоор дэлхийд дээр 7500 гаруй дилертэй. Жил гарангийн дотор 3000 дилер нэмэгдсэн байгаа байхгүй. Тэгэхээр дэлхийд дээр тэгвэл одоо ингээд харахад Австралиуд аюул хонж байна. Австралиуд болохоор газар нутгийн том явах газар нэх болохоор 800-та том мотортой адим төрний хонж байна. Тэгээд адим төр дээр нэрж байгаа спорт байк майк бол юу. Өмнөд Америкийн орнууд аюул хонж байна. Тэгээд тэд нар бол 450-уудын хонж байна. Америкууд 450 800-ийн хонж байна. Европууд бол 450 бол битүү шүү дээ. Дөнгөрсөн 100 гэхэд Турк нөхөр Туркээс цаашин MT 450-тай Монголд ирээд говоор аялаад манай дээр ирээд сервис хийлгээд буцаад Турк руу явчихсан. Намар нэг чех залуу ирээд Чехээс гараад явсаар угаад Монголд ирээд дэсэрүүн болсон байсан. Энд моцоглоо ороход нийсээд бид нар араас моцоглыг ачуулсан. Тэгэхээр манайхан ирээд зарим нэг моцог сайн мэддэг юм уу, нэг бол шефийг мэддэг юм уу? Энэ хэр явах бол хэр гараа даах бол тэр би л дээ. Мэдгүй битгий наадах чи би өөрөө явж үзв. Гэтэ яг бай Туркээс хүн онж ирээд унаа буцаа явчихлаа. Тэгээ тэр хүн Туркээс Монголд ирээд Монголоос буцаад Турк орох хэмжээний километрийг хэдэн жил яваа байлаа тий. Тэгэхээр бол ер нь бол би хэлдэг. Ер нь бол тэр яриа тесттэй шалгацсан юм. Би одоо хэр төвчл төсвөртэй хэр юу яах вэ гэж жалган дээр хариулгаад юм очоод юмор зөхөж болбоод тах болоод утгагүй бах. Тий. Тэгвэл яг би СФ-ийн хөтөлбөрийг зарж байгаад бол би амар амбартай байдаг байхгүй. Ямар асуудал байх. Ер нь бол тийм л байхгүй. Ямар хичнээн ятад моцикл бай шинэ моцикл шинэ юм чинь шилэн. Тэгээд хамгийн гол юм чинь чи албан ёсны дистрибьюторээс авч байгаа байхгүй. Тийм үү? Тэр чинь буухжтай боцгоо ихтэй. Би одоо нэг яг би ийм байхгүй. Миний ч мөрөөдөл байсан. 10 жил юм. Монголд ингээл фэшэр ингээл интернетээр харж байхад хүмүүс ингээл лидерээ шинэ моцикл. Монголын моциклийн дилер байдаг болоос цаашин моцикл дэлгэрүүлсэн нойлын моцикл унах юм. Энэ бол мөрөөдөл байсан шүү дээ. Тийм шүү дээ.
Одоо тэр мөрөдөл чинь тийм биз. Одоо Монголд Royal Enfield байна, Ducati байна, Zaunachsi байна. Тэ? Ингээд дэлгэрүүд нэмэгдээд л шүү дээ. Одоо бид нэр 10 жилийн өмнө бол мөрөөдөл байлаа шүү дээ. Одоо тэгэл нөгөө нэг хувцс хэрэглүүд бид нар дандаа цаг цаваа мөнгө үрэл одоо мотоволф байна, Tiger-ийн гутлнууд байна, саяны RCX байна. Бид ч дандаа үйлдвэр дээр нь очиж манай тэр Remix каск дандаа үйлдвэр дээр нь очиж уулзаад үзээд нөгөөдүүрийн өмөрч үзээд, барьж үзээд ингээд тэгээд гэрээ игээд албан ёсны борлуулагч гэдэг ирэх авч гэрээ хийж бид нар үйлдвэрээс нь хямдхан авч байгаа. Яг ийм байхгүй. Яг зүгээр өөрийгөө магтж байгаа юм шиг өнгөрсөн жил хагасны хугацаанд монголчуудад яг CF моцикл, хятад моциклыг бол бид нэр үнэхээр таниуллаа шүү дээ. Таниуллаа, сурталчиллаа. Энэ сурталчилгаан чинь өчнөө мөнгө төгрөг цаг зав зөнөө юм зарлаа. Нодлон чамгуул нодлон 100 гаруй моцикл зарсан. Гэхдээ бид нар одоо энэ жил зарах моциклоос л манай компани ашиг олж эхлэж байгаа байх. Нодлон бол нодлонгийн зарсан моциклийн ашиг нь бол ер нь дандаа л зардалтай маркетингийн зардал юмдаа явсан. Бид нар анзаарсан л нодлон жил талын хийх ивент тэтгэлээ хүүхнүүдийн юм ивент тэтгэлээ тэгэл нөгөө нэг юуны бас энд болсон моциклийн уралдаанууд дээр ивент тэтгэлээ нөгөө сая мөрөн хин хоёрыг Дакарт явахад тэгсэн моциклын бас яалаа тэд нар чинь дандаа зардал шүү дээ. Гэхдээ нөгөө маркетинг л яваад байгаа байхгүй. Тэгэл ингээл би муу өчгөр нүрээ хичнээн лайвдлаа тий. Тэгэхэд одоо зүгээр нэг ийм юм одоо ингээл моцикл захиалгаар оруулж ирнэ. Тэгэл хятадас моцикл захиалгаар оруулж ирнэ гэсэн хүмүүсийн зар дотор заавал нэг CF моцикл байна. Яг тэр нөхөр нэг 101 2 моцикл оруулж ир зархад миний CF моциклийн бидний борлуулалтанд хайх тэр унгаагаад нөлөөлөд байх нь хашаач юм. Гайгүй л бахал та. Гэхдээ үгүй тэд нар урд нь хятадас моциклийн захиалга авна гэхэд хизээ яг хятад моцикл захиалга авч оруулж ирнэ гэдэг байсан. Тэгсэн ч монголчууд сонирхгүй байсан байхгүй. Одоо тэгэхэд бид нар CF-ийг таниулсан. Тэгсэн чинь нөгөөдг чинь CF-ийн зар оруулахад хүн сонирхож л байгаа байхгүй. Ягаад гэвэл таньдаг болсон мэддэг болсон байхгүй. Тэнгүүд зөв юу надад муухай санагдаад байна гэхэлэр би ингээд бид нар ингээд манай компани ингээд зовоол арай гэж ингээд CF-ийг ингээд таниулсан чинь нэг нөхөр зүгээр тэр миний юун дээр зүгээр нэг билээ оол идэт байгаа байхгүй юу. Миний таниулсан юм дээр тэр нөхөр чирийг захиалгаар авахд. Гэтэ яах вэ? Ер нь зүгээр албан ёсны газраас нь авцсан гэдэг чинь ондоо л доо. Одоо жишээ нь хэрвээ ингээд улам тийм моцикл оруулж яг CF моциклыг оруулж ирэх ихсэл ах юм бол яг зүгээр муухай ярьчи тэр хүмүүс үзгэл байх. Бид нар ч эсрэг бойкот хийн. Тэр боломж нь бидэрт бүрэн байгаа байхгүй. Ягаад бүх юм электрончдсан. Тэгээд би тэр моциклын арлын дугаарыг мэдж яхад үйлдвэрийн арлын дугаарыг явуулвал үйлдвэрээс ганцхан так гэл тэр моциклын дэлгэц ажиллахгүй л байхгүй. Шууд электроник нь ажиллахгүй л. Оо яваарэ. Одоо 26 оны моциклууд тийм болж байгаа шүү дээ. CF моциклууд чи аппликейшн суулгаад моциклоо арлын дугаар нь хийгээд ингэх чи хаанаас ч моцикл унтраатаа ч чи моцикл хаана байгааг харж байна. Чи тэр аппликейшн руу оронгууд моциклыг чи явсан километр хэдэн литр бензин байна гэдэг нь харагдана. Моциклж хаана байгааг нь харагдана. Чи тэгээд уцсныхаа Google Map-ыг дэлгэцрүүгээ цацсан. Одоо тийм 26 оны загварч бүгд юм болж байна. Бүгд нөө интернетээр холбоотой байна. Тэгэхээр нэрээ тэгээд нэг нөхөр 10 CF оруулж ирээ зарах юм бол би 10 ажил болгож чадна. Тийм боломж нь байгаа байхгүй. Гэхдээ одоо яг тэр нөхөр нэг 2 моцикл оруулж зарлаа гэдэг нэг юу яахгүй л байх. Гэхдээ зүгээр надад нэг тийм миний игдүүцээд байгаа нь тэр л байхгүй. Бид нар яаж бүтэн жил агас хичнээн зардал гаргаад би хичнээн олоогоос лайв хийгээл ингээд нэг таниулж чадвал арай гэж нэг таниулаад ингэж итэл нэг нөхөр зэндээс CF моцикл оруулж ирэл. Яг го зүгээр хүмүүс хэлэхэд зүгээр албан ёсны газраас аваараа гэдэг чинь нэг үнцэг тий. Тэнгүүд CF моциклууд хятад стандарт нь олон улсын глобал вершн 2 онц байдаг байхгүй. Тэнгүүд нөгөө чинь хятад явж хятадта унжсэн моцикл хятад стандарт нь. Тэнгүүд одоо шинэ яг хятад стандартын моциклыг аваад жишээ манайх ч бол хамаагүй л дээ. Оросд авчиад онцлогоонд оруулахад л тэнцэхгүй байна. Түрүүн ихтэй харин яг тэр асуултыг би бодоодсон.
Одоо нэг борлуулалтаас Яаж байгаа үргэлжлээд яг чинь тий. Тэгээ ганц нэг хүмүүс ингээд оруулж ирээд тий чи Монгол CF олон болоод их нь баг. Өөг нь ингээд одоо за хүмүүс CF-ийг одоо өргөн хэрэгжилж ин да гэсэн. Тийм ойлголт аваад их нь. Яг зүгээр тэр хүмүүс яг тэгээд нэг хоёрыг оруулж ирэхэд нэх бидний борлуулалт нөлөөлөхгүй л баг. Тэгээд нэг хүн 10-ыг оруулж ирэл зараад байвал бидний борлуулалт нөлөөлнө шүү дээ. Монголын зах зээл моцоглол ундаг, моцоглолын зах зээл нь хэрэглээ тий. Гэхдээ яг нөлөөлдөг ч нөлөөлдөггүй ч зүгээр л миний игдүүцэд байгаа юм тэр байхгүй. 5 жилийн өмнө хятадаас моцоглолын захиалга авахтаа дандаа л хүмүүсийн мэддэг хайрлын хондог моцоглол оруулж ирж ирсэн мэт хятадаас. Яг хятад моцоглол оруулж ирнэ гэхэд тэр сонирхолтой байсан юм. Мэддэггүй байсан. Тэгээд ирсэн нь өөр бодолтой. Тэгээд нөө чанарыг мэдхгүй яахгүй. Тэгэхэд бид нар ингээд CF-ийг таримсны дараа нэг нөхөр CF-ийн моцоглолын захиалга аваад оруулж ирж зарах гал. Зүгээр л надад яг ёс зүгээр санагдаад би энийг ярьж байгаа шүү. Тэр одоо нэр мөрийн дурдаад яг. Тэгээд тэр хүмүүс чинь одоо тэгээд хятад стандартын одоо Монголд ер нь бол тийм. Яг хятад дотоодынхоо зах зээл зарагддаг моцоглолууд нь олон улсын стандарт сертификатыг аваагүй. Яг хятад стандарт нь баггүй. Хятад стандарт яг глобал вершн хоёр нь ялгаатай. Тайд оруулж ирж ялгаатай. Одоо хятад зардаг юм зарим нь жишээ нь дэлгэцэн англи болохгүй хятадаараа байж байгаа ч юм уу. Тэгэнгүүтээ одоо яг нэг нэг утааны юм катализатор энэ ондоо зөрүүн би ярьсан шүү дээ. Хятад стандартын Оросд авчид Оросонд оруулах юм бол тэнцэхгүй гэдэг ч юм. Одоо чинь саяны одоо тэр 25 онд гарсан 750 спорт байк байгаа байхгүй юу? Тэр чинь 25 онд зөвхөн дотоодынхоо зах зээлд зарагдсан шүү дээ. Экспортноор олон улсын сертификат аваагүй. Олон улсад гарах стандартыг хангаагүй л байсан гэсэн. Тэгээд одоо энэ жилээс орж ирж эхэлж байна. Энэ жил сая CF 750 SR гэх спорт багийнхаа байкын олон улсын сертификатыг авсан. Энэ жилээс одоо Монголд орж ирж гэж. Гэх жишээ нь ялгаатай байхгүй. Чи хөв хүнээс моцоглол аваад нэг хэсэг сарын дараа нэг юм болохоо ойлголоо очих. Тэр хүн хариуцлага хүлээхгүй шүү. Гэхдээ би чамд зүгээр моцоглол өгсөн юм шүү дээ. Зүгээр. Чи унаа явсан. Тэгээд одоо надаас үсэж байгаа. Тий. Тийм шүү дээ. Би тэгж болохгүй байхгүй юу? Би чамд үйлдвэрийн баталгаатай цааш моцоглол өгчөөд чи зүгээр моцоглол уунж ачаад одоо юу яриад байгаа гэж би хэлж болохгүй байхгүй юу? Бид нар өөрсдөө ард нь хариуцлага хүлээж. Нөө буух үзэнтэй буцах хаягтай юм чил энэ байхгүй юу? Үгүй 10 жилийн өмнө л миний мөрөөжсэн мөрөөдөл тэр л байхгүй юу та. Цааш моцоглолыг аваад ингээ буух үзэнтэй буцах хаягтай. Энэ нэр муухай рахад бид дандаа дамын моцоглол комиссын моцоглол унжсэн мэт дээ. Одоо Монголын зах зээл дээр манай моцоглолын унж байгаагийн 80% нь тийм л байгаа ч дээ. Яг үнэхээр гялгар гоё бага явсан моцоглол олддог л доо. Гэхдээ тэр чинь цааш моцоглол биш үү дээ. Яг би уучлаарай тийм моцоглол оруулж ирдэг хүмүүсийг буруу шааж байгаа юм биш шүү. Би CF-л ярьж байгаа шүү. Манай ээж камера тавга азарч байгаа. Камертайгаа ихсэн харж ярьдаг. Лайв хийдэг хүн байгаа цаа. Би таны нэг постыг харж байсан байхгүй. Би өөрөө бас ер нь яг үнэ хэлэхэд бол бас яг тэрний эсрэг байдаг. Бодолтой байдаг. Анх угаасаа тийм бодлогч надад одоо манай зөвлөлтэй манай одоо Монголын одоо чавчсан боцоглож байна. Зөвлөл холбоо маань одоо бидэрт өгж исэн. Та яг тэрэн дээр нэг тийм пост хийжсэн байхгүй. За одоо нэрийн зурчсан ч одоо ямар ч ялгаа авахгүй. Одоо тэгвэл хүмүүс харах болов. Монголс гэдэг клуб одоо тий Чонжин болдог дээр ирээд Welcome to Motherland гэдэг гүгийг бичээд ингээд тийм залуучууд ингээд Монгол гэсэн колорсон. Монголд баг чаптер нэгт ч юу гэмээр. Та тэгэхэд бол тэн дээр айгүй хатуу чанга дуурч хэлж чадчихжээ. Тэр постн дээр яриа л да. Ер нь ингээд Монголс бүгд одоо ингээд зөвлөл бүгд л тэр клубыг орж ирэхэд бүгд л эсрэг байсвартай л байсан шүү дээ. Гэхдээ хинч тэгж дуурахгүй жил болчихсон байхгүй. Тийм үү. Цаагаараа хэлсэн цаагаараа ингээд суудсан ингээд дэсэн болохоос биш. Тэгсэн чинь тэгшээ тэр яг Москвад байсан. Тэгсэн чинь яг тийм пост ороод тэгшээ энийг хараа. Энэ арай юу. Тэд чинь баг Монгол чаптер байгуулагчлаа. Тэгээд нөгөө бусад монголчуудаа баг Чингис өсвөр дэрч их нутагтаа тавтан барилж авчихсан baаш. Гинт яг жоохон уучлаарай жоо хараалтай байсан юм аа. Гинт ингэ хөдлөл стабийн пост тавьчих шот. Тэгээд яг над руу
ярьсан л та. Клубын нэстэр мөрөнд талтлаа. Одоо над руу чадчихсан үзэл багт. Уучлаарай. Бис. Чи клубын нэр хүнд клуб гэж ярихын тулд чи бусад клубүүдтэй хүлээн зөвшөөрөгдсөн байж байгаа юм аа. Бусад хэн ч чамайг хүлээн зөвшөөрөх байгаа чи өөрөө мянга клуб гэж зэжирлээ яах юм. Яг зүгээр тэр нэг тийм болоод өнгөрсөн. Гэхдээ ягаад манайхан Монгол хэрэггүй юу вэ? Бид нар өөрсдөө дотроо хөгж дуусаагүй шүү дээ. Бид нар өөрсдөө эхлээд дотроо хөгжөөд учраа олоодох л доо. Яг үнэн бохгүй. Тэрний дараа гадны клуб орж ирээ л да. Гэхдээ гадны клуб орж ирэхдээ учиртаа орж ирээ л да. Заавал яагаад шууд дэлхийд даяараа гард амиг дэвсгийн 8-аараа алдартай Монголч юм уу хээс анжилсан юм орж ирэх гэдэг юм байна. Үгүй үстэй. Үгүй байхгүй юу. Монголд бол яг тийм нөгөө нэг 1% гэдэг шиг тийм клуб хэрэггүй байхгүй юу. Ер нь муу юм ер нь жижиг газар хэрэггүй л байхгүй. Манай Монголд яг мосыг ломж байгаа хичнээн хүн байгаа билээ. За талын 2000 моцгийн цуваа явж ин тэр чин талан зочин талан Монгол гэж бодоход тэрэн дотор чи яг энэ жабар крузер ангиллын моцоглууд одоо яг энэ бидний нэг энэ MC чиглэлийн ийм моцоглогч нь хэд байгаа билээ. Тэгвэл тэрэн дотор нэг тийм ганг ч юм уу бандит 1% клуб яг зүгээр яг өнөөдрийн хувьд бол Монголд хэрэггүй гэдгийг би бол шууд 100% хэлнэ. Тийм бол одоохондоо Монголд хэрэггүй. Бо тийм орж ирэх Монгол болоогүй. Тэгтээ бид нар хөгжөөгүй шүү дээ. Бид нар зүгээр эхлээд өөрсдөө дотроо хөгжөөдгий. Тийм шүү. Одоо зүгээр яг зөв Монголын клубүүд бүгдөө яг тийм яг эмшиг клубийнхаа хөгжил хүрсэн юм уу тулцсан юм уу үгүй л байхгүй. Одоо ч бид нар ингээл явж байхад сурах юм их байна. Өдгөө зүгээр 10 жилийн л түүхтэй байна шүү дээ. Ер нь бол баг юмсэнтэй. Яг эмшиг клубын түүх бол Монголд яг эмшиг клуб үүсснээс гээл бодоход за нэг 15 жил шүү дээ. Тийм байна те 15 жил. Тэрнээс яг өмнө ихсэн л байх л да. 20 жил хүрэхгүй л байхгүй да. Тэгэл яг чинь зүгээр яг би зүгээр ангирч байгаа юм биш. Арай нэг олон эмшиг клубүүдтэй уулзч явлаа. Арай олон эмшиг клубын юм байр савнд очлоо, клубүүдтэй танилцлаа. Тэгээд тэдний бас хөгжил дотоодыг журам яаж нээж харж ин тэгэхэд л одоо ч тэднээс сурах юм аягүй их шүү дээ. Одоо бид манай ангид Монголын одоо моцоглогчны MC клубүүд хөгжихийн тулд ер нь ямар шатаар ямар баримтлалаар хүсдэг гэж та бод. Ер нь яг MC клуб гэдэг чинь өөрөө дэлхийн нийтийн хэлний жишг стандарт байгаа шүү дээ. Тэргээ сайн судлан дагна. Тэгээд тэргээ Монгол хөгжсөн дээр буулгаж бас өөрсдөө өөрчлөлөө шүү дээ. Ер нь тэгэл хамгийн гол нь судал үзэж хар ер нь бол зүгээр тэр бусад газрын эмшинүүдтэй уулз бусад газрын эмшинүүд яг өдөртөндөө яаж юм тэрийг үзэж харна. Тэгжил төрөс бусад олон улсын өөр орнуудын эмшинүүдийн жишг юмыг харахгүй жиж шууд таг өөрөө зохиож болохгүй ч дээ. Нэршлүүдийн хүртэл. Тэгэл олон улсад ерөнхийлөгч байна, дэд ерөнхийлөгч байна. Сержант гэдэг хүн чи яг ямар үүрэгтэй юм? Маршал гэдэг хүн яг ямар үүрэгтэй юм? Тэ род капитан гэдэг хүн чи яг ямар үүрэгтэй юм? Тэр мөрийн ер нь яг нөө дэлхийн жишгээр нь ингэж өөрсдөө оруулж нөхөхөөс тийм ээ. Шаал өөр албан тушаалыг маршал гэдэг ч юм уу. Шаал өөр албан тушаалыг сержант гэж нэрлээ явж болохгүй л. Тэгэхээр тэр гаднаас хүн харж юм уу? Гайхна. Нөгөө нэг юм бидрээс арай илүү мэдсэн байгаа хүмүүс ч орж ирээд гайхна. Одоо дээр тэгшээгээ ярьжсэн. Тэр бол яг сонсчихсон баг. Стар ийм одоо MC юм уусгүй зарим юм хэрэгс. Бид нар чи яагаад яг ийм MC колорстой байгаа юм бэ? Тэр чи яг үнэн л байхгүй юу? Тэр чин бас нэг би бол дотроо санаа зовчлаа. Мэдхгүйгээсээ л болж байгаа юм л да. Тэр одоо бид нар чи яг нэг круугийн төлөөлөд очиж. Одоо зүгээр минийхэр зүгээр яхаа уучлаарай. Одоо зүгээр бас морс ч юм уу MC болох крүү дээр
албан тушаал байхгүй шүү дээ. Крүүж нэр нь байж байна. Одоо танай first сэдмэд энэ албан тушаал байхгүй шүү. Крүүд бол яг анх байгуулсан хүмүүс нь байна. Нэг толгойлогч байна. Гэхдээ би тэрэн шүү гэж крүү яг MC болсон байна. Албан тушаалаа бичнэ. Оны юмгаа яана. Тод яг зохион байгуулалтын яг тийм байж болох чинь ил тод гэж юу ядгүй юм байна тий. Яг MC болж иж албан тушаалуудаа тавина. За ямар ч энэ байл. Тэгэл наад Колорсын чинь арын пачны чинь хийх юм уу гэсэн андаа байна шүү. Яг ингээд тусдаа бичих юм тусдаа яг MC болчиход байгаа байхгүй. Тэд чинь крүүнүү чинь зүгээр нэг юм том юм дээр юм нийлсэн нэг лого ч юм уу. Энэ зүгээр яг крүүгийн Colors MC-ийн Colors харахад ялгаач. Заавал тэр MC гэсэн бичгийг хүн уншихгүй ч гэсэн ерөөсөө угаасаа энэ Colors чинь бидний яг нэрийн утас таних тэмдэг л байхгүй. Хин бэ гэдгийг харж идэх те. Им MC клуб үү крүү юу гэдэг ч юм уу чинь бүр очиж MC гэдгийг заавал харахаар бүх холоос танигдчихдаг. Угаасаа энэ чинь тэр ийм ялгах таниулах зорилготой юм чинь. Тэгээд таних тэмдэг болж явж байгаа. Тийм бидний нөгөө өнгө бэлэг тэмдэг. Colors гэдэг үг чинь өөрөө яг нөгөө өнгө бэлэг тэмдэг гэсэн үг шүү. Осоч яг цвета гэдэг яг өнгө гэдэг Colors гэдэг үгээр хэрэгэлдэг. Бид нар яг шууд англиар нь Colors гэдэг хэрэглээд болох. Тэр өнгө тэмдэг бидний бэлэг тэмдэг. Тэгэл цаашлаад бид нар чинь бидний юу шүү. Нөгөө их хүн малгаанда хамаагүй хөргөдгөө гэж хэлэх юм шүү. Дээлтэй тий. Гэтэ оруулаад тусдаа газар үлддэг те. Ер нь одоо эрэгтэй хүн хаяа нэг юм бүр ингээд одоо хямсан үедээ ч юм уу ойлгох хэрэгтэй ер нь. Хэрэгтэй хүн уйлж авахгүй бол газуурчдаг гэсэн шүү. Газуурчдаг. Хүн юу гэдэг юм бэ л да. Уугашуу ч юм уу янз бүрийн юм тохиолдол яг ингэ цэжин энэ дотрыг бугуулж байгаа хүн чанга дугаараад уйлчгаар нэг ингэ гайг болчихсон шүү дээ. Тэгэхгүй ойлгохгүй хүн бариад хахаар энэ дотор нөө цэжин дотор хамаг юм нэгсээр газуурчдаг гэсэн. Ахтан сая ойрхон тийм тохиолдлууд гарлаа л. Гонжлом ижиг алтлаад би яг уулж чадахгүй гацсан байхгүй. Дүүмөөс бас дүүнэрхээ дэргэд уруутаад яах вэ? Тэгээ би яг дотор очироод өвөл байсан. Миний машины урд 23 оны 12 сард тахгүй. Машины урд хашгинд нэг дашмагтай виски байсан. Тэгээд би яг ижигалч яг гараад ирэхэд яг манай гэрийнхэн байсан миний найзчсан байсан байхгүй. Орон хөлмөөс найзгаа тэрч нэг үйлсэн манай найз таах шоо битүүлээ дүүм мөч байх яах юм. Жохон дүүмэрийг ороттоод яах юм. Тэгээд би нэг гайг болцож байгаа. Яг багтраа болдгоо. Тэгээ би гараад машинд орсон нөгөө орол наалтах хөлдөг гэж нөгөө чи оройж гадаа чи үүл юм чи нөгөө төмөр дашимгэн. Тэгэл нэг батгаал тэгэл өөлцсөн машин дээр би ганцаараа бүр хорогч мөн сууж үйлсэн байгаа. Бүр амар бүр төгсөөл хүмүүс сод юм чи. Энэс санаа зовхгүй бүр амар бахираад үйлсэн. Тэгээд нэр онгоогдгой болчихдог. Касконтроо би эрүүгөө хорсдол үйлсэн. Мүй байдаг. Олж явах ёстой. Тэрийг яг нэг хүн төлөвсөө үзүүлэхгүй гэдэг яг хүмүүсийн дэргэд очирцгүй байлаа танаа шиг. Гэхдээ хүн тэгжиж дотор багтраагаа гаргадаг. Сэрэл онгоолох хэрэгтэй. Яг би касконтроо олж яваад яг буухад ашгүй борооч орж исэн бороо нөлөвсөн анзаардахгүй боосон байх л та. Тийм үе байдаг. Тэг ёстой ойлгох ёстой. Тэгвэл хүн нэрээ галзуурчдаг гэсэн шүү. Энэ дотор нөгөө юм буглаад ингээл нэг бүр амьсгад авцаад ирлээ ш. Тэгэхэд яг орилж ойлгохгүй бол өөлдгөө махад чанга бахирхад уул орой дээр гараа ир хүн чанга орилох ёстой тэгжиж дотор гой болдог. Тэрэхгүй. Тэр чинь нөгөө хамгийн дотор юм буглаа гарч идэг юм байл л дээ. Facebook-оос нэг постыг гарчсан. Ойлгоо юу гэвэл ахнууд ойлгох юм шүү. Ölçül. Цэжи онгоотл гэдэг би харж байгаа. Гэхдээ их хүн гэж ер нь
Яг тэгмээр үе гардаг. Гэхдээ тэрийн болгон хүснээрээ тэгж чадахгүй юм л та. Таны хувьд ер нь ир хүн ер нь ямар байх хэвээр? Хараач гэж асуулт ээ. Ир хүн ямар байх хэвээр? Таны өнцгөөс яг харуул. Би ч өөрөө яг сайн ир хүн үгүй юу гэдгийг мэдэхгүй шүү дээ. Ир хүн ер нь төчмтэй л байх хэвээр. Олонтой. Сайхан нэг олонтой ир хүн гэж байдаг шүү дээ. Хаач явсан танил найз нөхд ихтэй. Нэг хүнд нэг хар буруу санаад байдгүй. Нэг хүнд ус санаад өсрөхөд байдгүй те. Тэг хүнд тустай. Хүнд мэдтэй. Тэгэл байх. Мэдгүй би ч өөрөө нэг өөргөө төгс ир хүн сайн ир хүн гэж хэлж чадахгүй байхгүй юу. Би өнөөдөр үнэхээр сайн ир хүн байсан уу гэвэл үгүй ч гэж магадгүй шүү дээ. Өнөөдөр миний байж байгаа байдлаар ярихад те. Тэгэхээр нэг ир хүн тийм бас би тийм ир хүн гэж нэг хатаа хашаач гэж бодож байна. Тэгшээс би асуусан. Эгэх подкастт орж байгаа. Би эгэх фактуудаас ингэ сонсомоор байна. Цаа чи их зүв шүү дээ. Сонсох юмаа сонсно, сонсохгүй юмаа сонсохгүй. Яа тэгээ. Өөртөө таалагдахгүй юм сонсоогүй шиг мөргөж байна. Тэгээд шалбаж амир гэж үзсэн. Таныг амир ярэ. Яриа би баян л яриа байсан. Би хэдэж хамаагүй ингээд юу санаа нийлээд ингээд яриа өөрөө үүсгэждэг. Хүнтэй айгу би хурдан найз болчдөг, найзуулъя гэвэл. Тийм. Ер нь их яриа хаач утсан тэгэл шведэр явж хаад хаач утсан тэгэл мазраал яриад замд ч гэсэн ер нь бол тэгшээгүй дах. Заримдаа тэгшээ удрагаш ядж байгаа шүү дээ. Юу замд явж байгаа. Идэхгүй ба. Удрагаш ясны үлдээс. Тэнгуут нь ой чи сайн удраацсан тий? Тэгэж ярьдаг гэдэг. Тэгэл заримдаа дуусаасаа явж байгаа. Ой чи дуу сонсоод байгаа юм. Тэгээд оройн орж ирэнгүүтээ уцаарлалдаал нэгөө чараа хөвчдөг гэж байсан. Аргагүй чи өдөр чин каскара ярьж байгаа баг ярих юм дууссан нөхөр арай нэг таван бодол шүү ханаалыг хоноглох болгоод хоёлоо хэрэгсэл уцаа оролтой чи. Уцаа хоол хийчихсэн. Тэгэл яг гараж гараад каска өмсөд явахаар орд яриаш. Та ер нь төшгтэй ирэх нь үү? Ер нь нөхрөл дундаа. Найзууд дундаа. Ер нь хүнд төшгтэй хэрэгтэй үед нь хэрэгтэй байхынслыг шишиж явдаг шүү дээ. Одоо ер нь бүр аялахаас өмнөх эрдэнэ тогтох. Одоо ингээд аялаад аюу олон гоё ингээд салбар аюу олон зүйлүүдийг таниад аюу олон одоо ингээд бид ингээл одоо ийм болгоод дүүнертэй болцсон. Аюу олон ингээд ийм хобби нэгт найз нөхдөд болсон. Тэгээ хоббигоор ажиллаа хийж. Одоо ер нь яг өмнөх хамгийн анх мотоцикл унах гэсэн тэ эрдэнэ тогтох одоо байгаа эрдэнэ тогтох хоёр хооронд. Хэрвээ магадгүй зүгээр та очиад тэр залуу үедээ за чи нэг ийм гэж яваарай гэж хэлмээр ч юм уу. Тийм үе байсан. Арай их мотоцикл унараад гэж хэлэх байх. Гоё юм байна гэж. Арай их мотоцикл унараа гоё юм байна гэх байх та. Гэтэ ер нь мотоцикл унахаас өмнө залуу байхдаа ч боддог л бас ер нь юм үзчнүүтэй айлах газар үзэх ер нь хүн хамгийн Хүүхдүүд аягүй их ном уншдаг байсан. Одоо ч уншсан гэж бодох юм заримдаа завч болохгүй юм заримдаа залхуурах юм. За болоо унших дээр унтчих юм. Насиг болоо. Тэгээд одоо яагаад аялаарэ гэдэг. Яг хүн ном уншсныхаа хэрээр нөгөө нэг мэдлэгийн тэлээл бидний очиж үзээгүй газарс ном бидний явчих шүү дээ. А тэгэнгუთ яг номноос биш заримдаа чи өөрөө очиж үзсэн. Ном уншиж үзэх биш өөрөө очиж өөр хүмүүдээр харч л та. Аял гэдэг юм хамгийн гоё тэр л байхгүй тий. Циклийн зүгээр яг энэ тойрог хүрэл дотор яхад бол яг мөсөг дундгүйсэн 20 настай эрдэнэ тогтохтой настай эрдэнэ тогтохоор би өнөөдөр яриад жаргалтай байна. Өөрөө олсон уу?
застамждаг тэрийг бол яста. Намайг өгсөн энэ хөрөөрөг осоолог нэг хэлж байгаа тийм. Аялал бол үнэхээр л бүр амьдрал гэдэг одоо та бол амьдрал бол аялал гэдэг шиг одоо аялал бол амьдрал болоод байна шүү дээ тийм афоризм хэлэхгүй байж байгаа өгч гэсэн гэж бодсон. Үгүй аялал зүгээр л нэг амьдрал гэж баялаар амьдрдаг гэж шахан цаашаа тийм. Миний амьдрал тэр зүгээр аялал их юм цаашаа. Яг хаа зүгээр яг нөгөө нэг философик ухаанд бол бид нар ч угаасаа аялж л явах юм шүү. Өмнө ханаас ч одоо хаарах гэж явж байгаа юм тийм. Өгтөө бол аялал бол тэр чигээр атал явдал тэр чигээр хаз жаргал тэр чигээр юм зүгээр л аялал бол гаштай. Тэгмээс би амьдралаа аялал болгоцсон юм чи маа аяллыг амьдрал болгоцсон гэж томхон жаашаа. Өгтөө амьдрал аялал бол ерөөсөө тэр чигээр атал явдал хүн аялжлах хэрэгтэй. Тэрний ирээр нүд нээгдэн тэрний ирээр олон хүнтэй уулзсан. Аялт явахгүй бол би Улаанбаатарын сая 500 мянган хүнтэйг л дайралтаад шүү дээ. Эндэл байгаа тийм. Аялт гавтиж би тэнд байгаа таних хүмүүстэй уулзж чинь, тэнд байгаа оч үзээгүй хотыг үзэж чинь. Тентгийн соёлыг харж чинь, тентгийн хүмүүсийн харьцаа зан юг харж чинь. Тэгэл нөгөө нэг яг нөгөө моцоглчдоор явахлаараа моцоглчдоос нөө соёлын суралцж чинь тэдний ямар байгааг мэдж чинь харж чинь тий. Аялал. Та одоо ингээд маргааш өглөө аялалд явах гэж байгаа. За. Маргааш өглөө. Маргааш хэдэн гарч ирлээ. Йоо, яг зэрэг явдаг сайхан л нэр үнэхээр. Өөр жавгаар авчдаг. За маргааш аялалд явах хоёул зүгээр төсөөлөө. За ингээд за манай асуулт нийт хариулж байгаа хүмүүс нэр нэгчлэн замаар за каск аюулгүй байл баа гэх мэдээж нь тодорхой нь бол ганц нэг юм байна гэл. Зүгээр ингээд яг тэдрээс гадна биедээ авч явдаг гурван зүйл гэж нэрлэлүүд юу? Каск, армор, гутал мутал биш, цов муу биш зүгээр яг биедээ авч явдаг гурван зүйл. Аялалд явах дараа авч явдаг юм уу? Тий. Ер нь зовцол ойлгомжтой тий. Яг л хамгийн чухал юм байхгүй холбоо орох хэрэгсэлтэй. Тэгэл утсан дээр map зап юм харна. Тэгэл бидээ заавал авч явдаг. Тэгээ би ер нь ол аялахад нэг жижиг дашинган заавал нэг виски хийж авч явдаг. Уух гэдэг юм шиг л ярих гэдэг юм шиг. Хад явж байхад одоо бид нар чинь шүн өмнө бороо морон дөрөө сэрүүн мөрөнд явах үзэндээ гарна шүү дээ. Тийм үед чинь каменд ордсон. Тас үед гарч ирээд нэг балгасдаг бүлээгөө бол нэг бол замын юун дээр зогсоод кофе авч дээрээс нь жоохон балгаш халуун кофен дээр нэг 30 г 50 г виски чи дуурчхаас ус татарс нэг 2 цаг хаалгаад өгчтэй. Та бусдаар бол тэгээд ер нь бол тэгээд банк л авч явдаг юм аа. Хүн болгоны л авч явдаг юм аа. Яг тэднийг айл болох нэг хэрэглэн зөөрхөн хэрэглэн хэлбэр юм төгс байх гал аюулс бас юм авч явдаг. Би хол аялахад 3-4 билет явдаг. 3-4 билет явдаг. Би заавал нүдэншлээ запас нүдэншлээ авч явдаг. Харамуутай өнөө зовлон дээр энд дэвж байгаа нүдэнш дагаачих юм бол тэгээд дуусна шүү дээ. Өстэй үнэ тий. Харамуутай өнөө зовлон дуусна. Били бол би яг зүгээр нэг арай нэг онцгой юм бол би нэг 3-4 билет явдаг. Яг өдөр тутмын хүмүүстэй нэг бид нар угаасаа л өдөөд аялах дандаа зуны халуунд л аялж байгаа ш. Тэгэхээр яг ийм гар хөлрөөд идэггүй нэг нэмгэн бэли тэр нэг 2 солионы бэлитэй байдаг. Тэр нэг арай нэг жоохон зузаан дундаа нэг байдаг. Тэгээ бүр аггүй хүүтэнд өмсөх нэг зузаан бэли байнга авч байдаг. Заавал. Тэгэл би заримдаа ч тэгэл тааста барооны би дэлгүүр хайх рекламадаас за барооны за энийг бол цонхны орол заавал байх шүү. Сая би 100 Москва явахад барооны авцгүй. Омскоос ч бороо явсан. Яг Омскийн наанд би 3 өдөр дараалал бүрстэ бүр хунгаар асуусан юм шиг бороонд явсан. Бороо Омскоос дараалал явсан. Өнгөрсөн жил үү? Сая өнгөрсөн 100. Нордог тэгэл багтаад гараач. Ачиж саар бороод даарч шүү. Баняга халааж байгаараа. Тэгээд ахиж баняд нь сагад дулаацаа цуцлаад тэгээд шатагаад өглөө нөмс гараад явж дахиад бороод яг 3 өдөр дараач бордог гэсэн шүү. Амар. Ер нь нөхцөлчөн аялах хэрэгтэй юу? Нөхцөлчөн аялах хэрэгтэй юу?
одоо би яг нөгөө нэг сонирхолтой спорт баяд гондог хүмүүсийг би аял гэж хэлж чадахгүй шүү дээ. Тэгээ хэлсэн шүү дээ тэргээр чи аял. Ер нь бол яг хав айлгаж шүү. Тэгэхээр одоо ингээл мэдгүй моцоглжээр ямар зорилттой. Зүгээр яг өдөр тутмын хөл залгуулах оногч байгаа бол өнөөдөр бол мопич сайхан юм аа. Тэгэл тэгсэн мөртлөө манайхан фудонко моцоглон хараа содорч мянган гэл мангаас дэш мутайгуу том моцоглоноод ахын тэрнийхээ хэргийг ер нь хол явж гаргахгүй юм. Баггүй. Би ч ерөөсөө дол давхиж би зүгээр л хоор идэх гэдэг юм гараад давхиж. Зүгээр агаарлаа дэрийг л хэдий давхиж ирдэг гэсэн шүү дээ. Тэгсэн чинь ирсэн чинь хаад одоо амар бид нар клубээр төлөвлөөд яг аялал гарах чагаа газар руу зүгээр агаарлцаад ирээгээд явах. Одоо тэгэхээр бид нар юу хийгээд Тэгсэх баар аавд гэдэг шиг. Тэгшээгээ боор аавныг өхөр олцдог шиг. Та зүгээр ингээд санаандгүй байж байгаа гинти шийдвэр гаргаад хамгийн хол тааш явжсэн. Санаандгүй байж байгаа гинти шийдвэр гаргаад 2024 онд тэгшээтэй 30 мянган литр айлцаад ирсэн дээ. Тэр чинь ер нь хоёр хизээ гараад хизээ ирлээ. Ер нь бол ингэсэн 4 сарын 27-нд гарлаа бид нар 28-нд гарлаа. 4 сарын 30-нд Улаанудын нэг эмэгтэй клубын төсөөлөл байсан байхгүй. Тэрэнд яваад тэгшээ тэр чигээр цаашаа явсан. 27-нд гарлаа, 28-нд гарлаа. Би болохоор буцаж ирчээд хотод ирчээд тэгээд энд асуудал гараад би ер нь явъя гэж шийдэл тэгшээ гэрхүүд багт нь араас нь залгаана. Хаана тэгшээ гэрхүүд цаашаа явах чинь болоогүй шүү дээ. Тэр явахгүй юм бол чинь манайг нь 2 хоног хүлээж очлоо гэсэн нөөч гайхаад. Яасан юм за зүгээр хүлээж оч 2 хоногийн дараа очлоо. Тэгэл би тэгшээ дээр давхиж за яасан ч хамт явъя. Тэгэл гоц болцсон даа гэж. Тэгэл тэр чинь эрхүүгээс 5 сарын 10-нд төдөлсөн. 10-11 төдөлсөн. Тэгээд 10 сарын 3-нд Монголд ирсэн. 2 сарын зураг байдаг л та тий. Моцикл тий. Антеш. Та моцикл яг ярьж ирсэн үү? Би банк. Бараг өдөр болгон ярьдаг гэж үл энэ хүмүүс газарч гэж бодлоо. Ер нь бараг би банк моциклтай. Моцикл чинь нэртэй. Моциклтай ярина. Тэр ч маа ингээд миний хараа зэрэг тий. Тэр ч маа хол цанд ганцаараа энэ явж явахд бол бүр их ярина моциклтай. Моциклтай ярина. Моциклтай банк нийлэн. Би тэр бодсон ер нь намтай юм шиг штэ. Ер нь бол зүгээр яг бидний яг нэг моциклтай их дуртай болохоор тэрэнд хит их ачаал бүгд л өгөөд тэгдэг л байх л та. Гэхдээ ер нь бол би амтай авах гэж бодсон шүү дээ. Зүгээр яг нэг би өөрөө нөө моциклтойг амтай юм шиг ингэж холбооч гэсэн үг. Тийм. Ингэсээр байгаад надаа зүрхлээд нөгөө ч амтай юм шиг санагдчих магадгүй л дээ нөгөө хүмүүс. Би амтай авах гэж боддог. Амтайч байх гэж бодож ирсэн үед байдаг. Үнэхээр сонсцсон юм шиг гэдэг шиг ба. Тэр яг нэг аялаад орсод орж ирээд 10 сард тэр цонгийн харган гэдэг тойрог дээр тэгшаах моциклтай. Өчигдөр тий. Тэгэхээр та моциклаа үсчихсэн шүү дээ тий. Тэр зургийн дээр. Ер нь би дандаа үсдэг. Божоо би каскатаа ингээд яахлаар өмсөлдөх каск биш. Би дандаа божоо каскад талаад өмсөлийг урд гэрлэнд яг урд дух талгаа талд нь би өмсөл үнсдэг. Өмсөлдөө мөрөгдөг үнсдэг. Би гэрээсээ яг хол цамд гарахдаа яг өмсөлийнхаа баруун бацарыг үнсдэг. Одоо морир бол жафан шүү. За явандаа илүү үзүүлээд өгөндөр гардаг. Тэгээ босчод би моцоглоо мөрөгдөг үнсдэг. Би хол яваад ирэх болгондоо ийшээ баруун цаа гарах юм бол 22-ийн төвчнүүд дээр орж ирээд ер нь нэг тийм дадлалч манайхан шийдэж явал яхад яг хот руу орж ирээд 22 дээр заавал зогсдог. Тийм. 22-ийн тэр тайраг дээр заавал тэр талбай дээр зогсоод тамхилж за хоттой ирлээ гээл тэгэл тэндээсээ
бутардаг тийм нэг заншил болчих шорын тойрог дээр яг хот орж ирэхээ. Тэгэл тэнд буугаал би онцлоо үнсдэг. Мөрөгдөг. Ялчгүй тэр намайг аваад яваад ирж байгаа юм чи. Тэмч. Одоо ингээд Монгол аюу болон моцоглохгүй зүгүүд байж та. Та ер нь энийг бас юу гэж харж байна? Хөгжил шүү дээ. Энэ л хөгжил. Хөгжил. Хөгжиж ийн гоё олон клубүүд нэгж ийн дахиад олон клуб гарч ирэх байх. Тэ? Тэгээд эн чин байгалийн шалгалаар гэдэг шиг тэгээд явцын дунд үлдэн богр байхгүй болох нь болно, хоорондоо нийлэх нь нийлнэ. Тэ? Сална. Богонд шинжлэх юу шинжлэх хүүгээ сална. Тэ? За ер нь богонд шинжлэх хэсгээ буцаад дийлэх гэдэг. Ер нь бол юу байхгүй. Хөгжил шүү. Угаасаа хөгжил гэдэг яг угаасаа том хотуудын нийслүүд зөндөө клубүүд байж л байдаг тий. Тэгсэн угаасаа л хөгжлийн хүн явцсан л юм чи хөгжиж байгаа юм чи. Тэгээд яг цаг хугацааны шалгуураараа яг тодорхойлуулт нь үлдэн тэсгээ чимээгүй байгаад ахынч байна тий. Бүр байхгүй боломж болно магадгүй ингээд хоорондоо нийлж магадгүй шүү. Одоо хичнээн хэдийнхэн хэдүүлээ 10 20 тустай явах юм бэ 3 тустай явах юм бэ нийлээд шууд 100 унтаа 150 унтаа гараад ирэл та гэж нийлэх юм бол яаж мэдэх юм бэ? Энэ бол тийм Тэгвэл хүчрэг болох уу? Мэдгүй хүчрэг юугаар ойлгохыг бас шалтгаалах байх л та. Хоорондоо зодтолдож байгаа олон хүнтэй хүчрэг байх юм. Тэ? Миний асуулт жоохон талц санаатай юм гадаг. Тийм тэгээд юу яах гэж байгаа бол 10 хүнтэй мөртлөө бус клубээс хүчтэй клуб байж болно шүү дээ. Тэр зүгээр аль шалгуураар нь хүчтэй хүчгүйг нь харах уу гэдэг байна л та. Тэ? Зүгээр явдаг аялалгаараа хүчтэй байх үгүй л тийм шүү дээ. 100 хүнтэй клуб явахгүй байла 10 хүнтэй клуб яваад байвал тэгээд зүгээр аль шалгуураар нь хүчтэй хүчгүйгээ үзэх юм бэ гэдгээс шалтгаалах. Red Festival-ыг ер нь манай Red Festival-ийн MC-с ер нь яагаад зохион байгуулдаг вэ? Яг ер нь Red Fest ер нь зүгээр манай клуб яг өөрийн гэсэн яг зөвхөн Red Fest-ийн фестивалтай баял гэж өнгө төрхтэй бай гэж. Тэгж л анх Red Fest-ийг шийдэл 24 оныхаа Red Fest-ийг хийсэн амжилттай болсон. Сая 25 онд дарханд бас нэлээд том яг жоох бороо орж байгаа юм байсан гэхдээ бас л баярсан. Тий. Ер нь яг өөрийн гэсэн фестивалтай бай гэсэн юу. Түүнээс ер нь бол тийм. Тэгээд яг хагацал клубүүд яг өөр фестивалтай байдаг шүү дээ. Одоо монголчууд очдог Байкальский берег гэдэг фестивал байдаг да. Тэр ч юм уу яг Байкал гэдэг хүүрэн клубын фестивал байхгүй. Эрхүүгийн юу Black Bears гэдэг харбаагоонуудын клуб байдаг. Тэд нэр бас өөрийн фестивалтай байсан. Медвеж уугуул гэж хийдэг байсан. Ер нь хагацал тийм. Одоо Москва гэхэд айгүй олон клубүүд. Москва гэхэд тэр зүүн айгүй олон фестивал мото фестивал болж байгаа. Нөгөө нэг юуны клуб өөр фестивал хийж. Тэгвэл Монголд ганцхан талын сэтгэл байсан байхгүй юу? Тийм үстэй. Тэгэхээр ахад фестивал бай. Эн чин бас яг цаагаараа нөгөө нэг тусгай сонирхлын аялал жуулчлалыг дэмжиж дээ шүү дээ. Одоохондоо яг талын сэтгэлтэй ойрхон хийж ин тэгэхээр нэг ирсэн хүмүүс нь аялалын дайр дамжуулж явчихна. Хэрвээ яг явандаа бүр цаг хугацааны 2 тустай байвал хаврын талын сэтгэлээр нэг ахаад очиж ирээд нөгөө намар нь ахаад Red Fest-ээр ахаад очиж ирээд тэмүүл тэр чинь Монголд ирээд буцаж байгаа нөгөө нэг мотоцикл жуулч яг тэ нөгөө нэг 4 сая жуулчанд нэг 40 жуулчанд бас нэмчихэл гэж бодож шүү дээ. Талын сэтгэлийг ер нь хамгийн анх одоо яг хиний санаачлага, хиний ч юугаа одоо хамгийн анх санаачилсан. Тэгээ одоо талын сэтгэлийг яг одоо зохиогоод одоо өдөө хүртэл үүсэл хүчилтэй Red Fest-с холбоотой. Холбоотой талын сэтгэлийн анхны үүсэл дээр ч бүр салшгүй холбоотой. Фестивалтай болъё гэдэг санал дээр нь бол салшгүй холбоотой.
Тэгээд та нар байсан уу юу? Сүүл Цонжинболдгийн хийсэн талын нислэгтэр тэгшээж ож гараад Монголын чавс. За талын нислэг гэдэг фестивалыг та нарт албан ёсоор хүлээлгэж өглөө өгөөд тэгээд Red Cross талын нислэгийн зохион байгуулалтаас гисэн шүү. Тэгээд тэгэнгүүтээ хамаагүй сайн тэгж хүлээлгэж өглөө гэхгүй л байхаас баг тий. Тэгээд өнгөрсөн жил тэгээд талын нислэгийн 10 жилийн ог одоо тэгээд Red Falcons Монголын чавс хоёр хамтар зохион байгуулсан гэж. Тий. Яг зүгээр 10 жилийн ойгоо л ер нь 10 жилийн ойг гэдэг утгаараа анх үүсэн талын нислэгийг үүсэн байгуулсан клубүүд нь хамтраад хийгээд санал гарсан. Түүнээс талын нислэг чинь ер нь бол нэлээд олон жилийн өмнөөс нь жил болгон клубүүд ингээд ээлжилж ирээ хий гэдэг болсон шүү дээ. Тэр ч зөв. Яг бас өөр талын нислэг болгон арай өөр өнгө төрхтэй. Тэгэхгүй бол яг л нэг л ийм хэрэнд орчих гээд байсан шүү дээ. Өөр клубүүдийн өөр хүмүүсээс өөр клубээс өөр санаагаар нь өөр өнгө төрхтэй болно. Тэр нь агуу зөв. Би бол тэрийг бол юу юм чи одоо 2 жил харин нэг өөр клуб хийгээдгүү тэгэхээр хатаг өөр өнгө төрх гарч ирэх баг. Тэ? Тэгээд Чингис хийсэн, Чингис өрөөнтэй тэгсэн. Өмнөхөөс шал өөр фестивал болсон. Скас хийсэн. Шал өөр болсон. Яг Скас их чинь байгаагүй шүү дээ шүү дээ тэнд явсан. Тийм шүү дээ. Өөр болсон байлээ. Айгу чинь угаасаа тэнд. Тэгвэл би сая ярианаас нь буруу ойлгочлаа. Та 24 онд биш 25 онд одоо сая яг 10 жилийн байгаа тэмдэглэхэд та хэд маань Монголын Choppers одоо ингээ тий одоо ер нь бол ингээ талын нислэгийг та ингээ зөвхөн тэр чинь ирсэн шүү дээ 18 тийм ээ тий талын нислэгтэр үлээлгэж албасаар манай нэрээ татсан шүү дээ. Одоо Red Festival-ыг та хэд одоо ер нь Улаанбаатарт биш ер нь ингээ тийм юу явах гэж байна. Орон нутгуудаа ер нь бол Red Fest манай Red Fest анх гарахтаа Nomadics тэгэхээр тий Nomadic-аар яваа гэж ярьчихсан. Тэгээд анхных нь тэгээд бүр налагтууд хоёр болсон шүү дээ. Бас тэгшүүд байгаагүй тэнд явсан. Тэгээд та хоёр загас их байхгүй. Тэгээ сая 25 онд дараханд ер нь л Nomadic гэдэг бас төлөө барил дандаа юм. Тэгэхээр байх бах. Ер нь Red Falcons-ийн ер нь л тэгэл Nomadic одоо аялагч гэдгээр бараг л ер нь юу аа. Хүмүүсийн ойлголт бараг тиймэрхүү байдал ер нь хүрэх гэж шүү, тэ? Та хоёроор ингээл дүрслээл хүмүүс бодоол тэ нэрээ Red Falcons ч та аялагч гэдэг утгаас. Одоо та хэдэр бол зөндөө хүмүүс холбогдно үстэй. За нэг ийм аял хийх гэж байна. Яах вэ? Асуудал. Тэгэхээр бид зааш явчаа зүрх явчаа тийш юм уу за тийш бол тийм зам байгаа гэж болно. За ингээ явах юм бол би яг явах газар чинь хэрвээ ингээд мотоклуб байкпост мосод дамжинаггүй би тухайд нь холбоодог яг явах чинь тухайд нь холбоодог хаягаадас би чадах нэгээр ер нь тийх гэж л яваад байгаа шүү дээ. Яг уу би өөрөө кайфик өгөөд явж байгаа л та. Гэхдээ дараа нь та нар бидний замаар явах байхгүй. Тэгэхэд та нар за очиод хаана хонох уу, хаанаас ямар моцоглож ийн орох уу гэж хайхгүй маань нэрэл. Одоо юу санаж байгаа үстэй. Инкуш папаерын дээр Веспата явдаг. Тэр чинь юусоо тэр чинь гинтхэн бактерийг бэрэг дөрөс шээгээ хавч тэр ингээ явлаа гэж. Гүнаа Веспата юу яа. За ингээд явъя гээл маршрутыг гаргаад баг газар дээр нь бүх хүмүүс хүрнээс. За та хоёр угаасаа ингээ за энэ тооноор тэнд байк постоо энд ийм клуб паус ингээ тэгээд тэдэр бүгдөө нь лүүн тишүүтээр ярьсан шин. За ингээ манай нэг хоёр дүү мэдрэл бодоо мопиттой очиж шууд асууд аваарай. Тэгээд ерөөсөө тэр л байхгүй юу. Одоо бидний аялаад байгаагийн чинь бас нэг зорилго нь тэр биш. Дараагийн аялах залуучуудаа замын нээж өгч ин танилын үрийг нээж өгч ин тэр холбоос үлбэг нь л алцны туршиг холбоос үлбэг нь л гаргаж ирж байна. За танайд баярлалаа. Юу руу явъя? Сайн руугаар явъя ч гэдэг юм уу горнаалтаа явъя гэхэд бүх тэр замын холбоос бэлэн байж тэр өөртөө явцсан танилцсан тэд лүү яриа заа манай дүүнэр очиж шүү
Тэгээд авчихдаа ярих бах. Тэгээд байр савын бэлдээд хонол зэмжүүлээд уулзч уучраад танилцаад явуулаарай. За магадгүй яг зүгээр би нэг зүгээр л мань магадгүй. За ер нь би очиг л унахаа байлээ дөө. Тийм үү байсан уу тань? Баг. Юурээсээ байгаагүй. Очиг л унаад таны хувьд одоо яг онсон алдсан зөвлөд ивэл. Зөвлөл тань болоод бодод. Онсгаалдсан баг тэнцэх бах. Тэгэл амьдрал сайнтай мотоо орвоо. Очиг онснараа онсон юм их бий. Олж их бий. Алдсан ч юм их. Тэнийх тэрийг гэмаргүй. Тэ маш их зүйл олсон. Тэнийхээр маш их зүйл алдсан гэж би хэлнэ. Ер нь олсон алдсан ер нь бол тэнцэж байгаа хаа. Тэгээ цаашаа орой олсон их байх бах л гэж бодож байна. Та одоо моциг лунж байгаа дүүнэртэй гоё ингээ зөвлөгөө өгвөл за нэг та нэг юм байгаарай. Би биендээ л хайртай. Би биендээ хайртай, би биенийг хүндэлтэй бай. Дүү ах хүн дүү нэж хүндэлж болно шүү дээ. Хүндэл заавал энэ насны юугаар байх асуудал. Чи өмнөхөр хүндэлмээр гоё юм их юм бол би тэргүүрсэн чамаа хүндлэн шүү дээ. Тийм үү? Би биендээ хүндэлтэй бай. Би биендээ хайртай бай. Өрөөдөлтөө үнэнч бай. Таны ер нь мөрөөдөл юу вэ? Миний мөрөөдөл үү? Би сүйдний саний таасан. Хүн өхөн штэ. Хүн өхөл зүрх мөрх бүх юм зогсоол тэгэл өгдөн штэ. Тэрний дараа хүний тарих 7 минут ажиллаж идэв гинэ. Тэр хооронд юм бодож ийн гэсэн үг шүү дээ. Тийм хүний тарих ажиллана гэж бодож байна. Оффист яагаад өгч вэ гэж бодохгүй. Тэр 7 минут даа тэгэхэд тийшээ гоё хэлсэн шүү. Ингээд тэр 7 минутыг л дүүргмээр юм тэгэл. Би 30 минут 5 сар аялсан аялал тэр нэг 7 минутын нэг 30 секунд л байх та. Тийм үү? Яг 10 секунд ч юм уу тэр 7 минутыг л дүүргмээр. Тэр 7 минут нөө өстө өгчлөө бүтэн 7 минут өгсөндөө харамс чивтэл одоо бүр агууч үүжтэй. Тэгэхээр тэр гоё. Ер нь зүгээр харамсан бол амьдч байсан л. Би юм харамсдаг. Нэг өнгөрсөн юм чи яах юм бэ? Нэгд болоод өнгөрсөн юм чи 1000 харамсаад амар эргүүлэх биш юм шүү дээ. Байл юмд харамсахгүй байх. Тэгээд ер нь их харамссан бол амьдч байсан л гэж боддог. Харамсаар амьдрал болж байна. Тэр бол харамсаад тэгээд амар оролцсон дээр байлгүй. Урдаа таарчсан давааг давах хэрэгтэй тийм шүү дээ бас. Яах юм тэгээд буцалтаа ш. Тэгвэл зорих хэрэг юу байх те? Тийм шүү дээ. Чи даваагаа мэдээд л явж байгаа юм чи тэгээд даваа давахгүй буцсан бол угаасаа тийш явах шаардлага биш шүү дээ. За манай подкастын ганц брэнд асуулт. Сайн моцикл гэж Эрдэнэ тогтох гэдэг үний бодлоор ямар хүн бэ? Сайн моцикл юм уу? Тий, сайн моцикл юм. Хүн сайн моцикл гэж. Туршлагатай моцикл ч сайн моцикл. Түүнээс хурдан дахидаг ч юм уу? Холоо илдэг ч юм уу? Холоо илдэхээрээ сайн моцикл ч юм болохгүй. Хурдан дахихдагаараа сайн моцикл ч юм болохгүй тий. Туршлагатай. Туршлага ерөөсөө л туршлага. Моцикл ч тэр чигээр туршлага дадлал шүү дээ. Тийм шүү дээ. Туршлагатай моцикл ч хамгийн сайн моцикл ч байх. Би бол тэгж хэлэх байх. Туршлагатай моцикл хамгийн сайн моцикл. Түүнээс яг сайн моцикл чинь гэдэг шалгуурч айгүй өргөн айгүй олон шалгуур байна шүү дээ. Тэгвэл миний бодлоор бол туршлагатай моцикл чинь сайн моцикл ч байна. Түүнээс хурдтай давах ч юм уу. Яг моцикл өөрөө хурдан унаа. Тийм ээ? Би ихтэй хурдан гэхээсээ би шуурхаа гэж ярих дуртай. Арай төвчгүй явчихдаг. Тийм шүү. Шуурхаач бас онолчтой үг шүү, тий? Чи хурд чи
арай хурдан унаатаагаар энэ төгжрэлт амар төгжрэлтэй чи арай хурдан унаатаагаар явчих тэр яг дөрөв. Хурдандаа биш байхгүй зүгээр арай шуурхаал байхгүй юу төгжрөхгүй те. Тэгээд 100 Улаанбаатарт нэг 500 моцикл чи биш 50,000 хүн 100 машина тавиад моцикл ундаг бол төгжрэл бүр л гоё болж. Уг нь бол тий 100,000 хүн моцикл тавиад машина тавиад моцикл ундаг бол Улаанбаатар төгжрэл арай л ундаг болох. Тэгээд төгжрөхгүй арай шуурхаал унаа байхгүй. Тэг яг моцикл чи ер нь өөрөө хурдтай унаа. Тэгэхээр моциклыг хурдтай гоё чагсдаг л байгаа хэрэгтэй. Тэгээд хүмүүс нэг хурдан явдаг хүний сайн моциклч гэх юм уу, хол явдаг хүний сайн моциклч гэх юм уу, уулс даваад такдаг хүнийг сайн моциклч гэх юм уу. Гэхдээ тэрнээс чинь сайн засанлаар явдаг тэрнээс чинь сайн моциклч бас байж байгаа тий. Тэгэхээр айгүй тийм ялгаартай явахгүй үнэлэмж авахгүй. Тэгэхээр яг зөв миний үед ямар ч зүйл яаж явдаг гэсэн бэ? Ер нь бол туслагатай хүнийг л сайн моциклч гэх байх та. За яг өөрсдөө клубээс бол хамгийн олон километр аялагч тийм. Километр явснараа аялагч бич райдераараа тодомждаг. А өөр клубүүдээс нэг аялагч хүнийг сонгож тийм аясан хүн гэдэг. Та тэрний тухай юу ялж байгаа вэ? Манай бас одоо энэ подкаст үзэж байгаа залуучуудаас Red Podcast-ийнхаа нэрмжит аялагчийнхаа бас тийм шангилгаас авч үзэх хүсэлтэй хүмүүс бас төрж иж магадгүй шүү дээ. Тэгээ ер нь бол нэг оны шилдэг айлгаж байгаа шагналыг зөвхөн клуб дотроо биш ахаад давхар гадагшаа үгүй гэдгийг чи ерөөсөө анхныхын санаа зорилго нь ерөөсөө тэр л байсан юм л. Бусад залуучууд аялдаг болоосой. Тэгээд яг нэг дэврүүн бодлон тэр байсан байхгүй бусад аялаад нэг Red Con-ын нэрмжтэй оны шилдэг аялагчийн шагналыг авах нь гоё бүр тийм аванда тийм нэр хүндтэй байдаг байгаасай. Босод нэг тэрэл бодол анх бол байсан шүү дээ. Тэгээд гадагшаа өгч хэлсэн 20 оноос эхлээд. Тэгээд тэр чинь бол клуб харгалцахгүй заавал клубын гэхгүй ер нь аялсан л бол. Тэгэл яг ч одоо тэр чинь 20 онд авлаа. Алтан гэрэлгээ залуу дундад хазар ганцаараа аялаад ирсэн шүү дээ. Тэр залуу манай шилдэг аялагчийн шагналыг авч ирсэн. 20 онд нүгийн тэр дорог байсан баха. Эрдэнэ жимэг Ориглом 2 хогийн сакага тий. Тэр хоёр баруун аймгаар хоёулахна 2 хэмжтэй он гараад аялаад ирсэн. 20 онд тэргээр авч ирсэн. 24 онд ахад жимгээ Турк ганцаараа аялаад ирсэн. Тэргээр авч ирсэн. Яг тэр чинь тэрийг шалгаруулах нь ерөөсөн амархан шүү дээ. Тэр чинь фестивал бүх хүмүүсийн аялж байгаа юу харагдаж байгаа юм чинь. Сая 25 он дахиад чимгээ тэр чимгээ чи манай клубын оны шилдэг гэдэг чи 3 авсан шүү дээ. Монгол хэсэг байгаа тий. Гэхдээ ялч одоо яг моцикл унаал ингээл эмхтэй моциклч дотроос хамгийн дайч явж байгаа юм чинь. 25 онд Мурманск хойд талаа Териберков аялаад ирсэн. Зааж. Тог тасарсан. Ахад. За тэгээд одоо хэддгээр зуун ч амьдраад байгаа тэгээд хэцүү. За тэгжил тэгээд учраа олцоох байлгүй тий. Хэдүүлээ нэг улс болж тоглоно гэж хөглж ин доо гэдэг шиг юм болгосон нэг. Болох юм. Орох байлгүй тий. Тэгээд хаавс одоо харж байгаа бах тэгээд хоёул гэрлээ өршлээ. За тэгээд өнөөдрийн бас подкаст маань та бүхэн анзаарч байгаа бол нэг хөтлөгчтэй явж байгаа. Тэгээд сая зураглаачаар бол манай их хүч маань ажиллаж байгаа шүү. За саяны яриаг үргэлжлүүлээд юу ярьж илаа. Тэгээд клубын шилдэг аялагч ер нь клубын шилдэг аялагчийг гадагшаа өгөхөд ер нь анхны ер нь зорилго нь тэр л байсан. Бус залуучууд бус клубийнхан бусад моциклчуд бас аялдаг байгаасай. Тэгээд магадгүй энэ сайн аялаад Red Con-ын нэрмж шагналыг авъя гэж боддог байгаасай тий нэг дэврүүн анхныхын дэврүүн бодол нь тэр л байсан шүү. Тэгэл тэрийг дагаад боломжтой болгоод жил болгон гаднаас бусад клубүүдээс аялсан хүмүүс нь өгсөн. Тэгэл чимгээ чи манай клубын шилдэг аялагчийн шагналыг 3 авцсан.
Оги авч исэн, Алтан гэрэл авч исэн дунд тазаар. 24 онд Чимгээтэй хамт хийн авсан. Улаанбаатар авсан. Улаанбаатар бол амар хэлсэн шүү дээ. Ганцаараа. Тэг хэл ус мэдгүй. Тэгээд 40 мянга аялаад бүр Афганистан юу орчод шээс энтхийг орох гэж үлээж байгаа чадахгүй уцаад ирлээ. Тэгээд Афганистан, Иран, Ирак амар явсан шүү дээ. Амар явсан. Фэстер байнга явсан. Амар явах юм. Тэгээд ерөөсөө хамгийн гайхалтай нь хэл мэдэхгүй. Хэл байхгүй мөн шүү дээ. Тэгээд нэг Google дээр статменттэй ашигладаг. Үгүй тэр чинь хамгийн аялаж гоё юм тэр баг. Тэгэл одоо саяны ингээл тэр аялал ярихад чинь нөө одоо бас ингээл өнөөдрийн бидний аялал ингээд байгаагийн чинь бас нэг утга учир нь гэх юм уу өөр өгөөж нь гэх юм уу те. Одоо ингээл сая өнгөрсөн сон Чимгээ хашаа Мурманск тэр Берк явахад чинь өмнө тэгшээ тэр явцсан замаар явж байгаа болохоор тэгэл би ингээд тойроо явсан яг замаар ингээд явах гэж байна. Тэгэл яахт нь бас замд нь замзаа тэнд хоноглол тэнд байк пост байгаа шүү. Тэнд хоноглол тэнд клуб пас байгаа шүү. Тэгээд нөө замын Google дээр ягаал. Тэгээд зарим газар нь яг бидний очиж уудж исэн газар яг хоноглож таарах юм бол тэр хүмүүстэй холбож өгвөл яг нэг одоо бидний өнөөдрийн ингээл мэдхгүй замаараа дахиад газар руу дахиад байгаа гэж чинь ахаад утга учир нь дараагийнхаа хүмүүст нөө замын гаргаж үгүй замын бэлдэж өгч ийн гэдгийг чинь утга учир нь тэр байхгүй. Дахиад тэр хүмүүст чинь тэр өөрсдөө явсан замаар хүмүүс контакт юмыг холбож өгч ийн. Тэгээд дахиад нөгөө нэг Амазоны инкуш папа хоёр явах чинь бас дахиад тэр хүмүүстэй холбож өгсөн. Тэр бас утга учир нь байгаад байгаа байхгүй. За тэгээд подкастаа ер нь өндөрлөе да. За тэгээд манай подкаст Chicken Vibe шинэ салбар дээр стаффлээ үрж байгаа. За тэгээд өнөөдрийн байдлаар ингээд манай яг тогны хязгаарлалтанд ороод байна. Тэгээд манай нас гэрэлнүүд манаас батраагаар ажилладаг тогны залгуудаг гэрлүүд байгаа. Тэгээд яг гэрэл маань удархи сүүлийн мөчөд та бүхэнд батарейтэй гэрэлтэй тулдаал дуусгаж байна да. За тэгээд хоёр дүүгийнхаа урилгыг авч өнөөдөр Илэн Далангуу байж гой мэддэг бүх зүйлүүдэд хуваалцсан танд үнэхээр их баярлалаа. Тэгээд манай бас подкаст маань энэ жилээс бас шинэ цоо шинэ өг төрхүүд бас нэмж гаргая гэсэн бодолтойгоор ер нь бол энэ залуучууд байгаа учраас аюулгүй бас зэлэг шинээр мөрөөдөж өсөлтөд хийж. За тэгээд дүүгийнх нь Chicken Vibe гарын мэлэг. Дэлгүүрийн маань гарын мэлэг. За. Баярлалаа. Тэгээд та нартаас намайг тоож подкастаа өрж оруулсанд баярлалаа. Тэгээд аль болох өөрийнхөө үдсэн дурснаа бусдаа хуваалцахыг хүсдэг, боддог. Тэгээд аль болох туслахыг хичээдэг. Тэгээд магадгүй одоо миний аялсан явж исэн замаар аялж таарах юм бол за тэнд хаана хинтээ уулзах хаана оноглох тийм байх юм бол чөлөөтөө над руу хандаад хаяг маяг утасны дугаар контактыг авч болно тий. Тийм байна. Тэгээд танай подкастыг үзэлээдэг ер нь бол их гоё. Ер нь бол ийм заавал байх ёстой байхгүй. Одоо тэр болгон бид нэр одоо жишээ нь нөгөө нэг өргөн нэвтрүүлгийн сувгуудаар тэр болгон ингээл моцогчдын тухай ингээл яриад байдаг сувг нь хийдүүлээ тий. Тийм нэвтрүүлэг нь хийдүүлээ. Тэгэхээр бид нэр өөрсдөө дотроо ийм юм бас ахаад үүсэх ёстой байхгүй. Магадгүй одоо дөнгөж хэлж байна. Магадгүй 5 жилийн дараа 10 жилийн дараа танай подкаст магадгүй өргөн нэвтрүүлгийн сувгуудаар явдаг ч болох юм билүү. Тийм ээ? Тийм байх. Тэгээд баг тэгдэг болоосоо гэж хүсье. Тэгээд баярлалаа хаа. Тэгээд өрж оролцуулсанд баярлалаа. За тэгээд манай season 2-ын эхний дугаар маань үнэхээр гоё эхэллээ. За тэгээд 26 он маань моцогч бидний хувьд ээлтэй жил байх болтугай сонгосон хүлэгтэйгээ олон мянган км дууж тэгшээ ах чигээ Эрдэнэ тогтог ах шигээ гоё олон мянган км аялаад бас мөн адил Red Falcons MC-гийн нэрэмжит аялагч гэдэг шагналыг та бүхнийг бас аваасаа гэж бас гоё ерөөй. За тэгээд өнөөдрийн подкастыг маань
та бүхэн хүлээж авч үзэж байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээд манай YouTube суваг дээр манай subscribe дараарай. Facebook page дээр маань like дараарай. Энэ бүхэн бол ингээд бид бүхний подкаст хийж байгаа залуучдыг маань дэмжиж байгаагийн хамгийн гоё юу шүү. Тэгээд энэчээс ямар ч нэг ч мөнгө гарахгүйгээр бидрийг дэмжиж энийг гоё өргөн болгож тэгээд нийт түгээх иймэрхүү боломжуудыг маань ээж өгөхөд бас энэ маань тус болох юм аа гэж хэлж байгаа. За тэгээд манай Chicano Vibe дэлгүүр маань 1-р хорооллын номин буюу одоо цамбын ерөөсөө яг замын урталт автобусны буудлын харалтаа байрлаж байгаа. За Chicano Vibe-аар үйлчлүүлээрээ энэ жилийнхаа гоёлыг бас маа дэлгүүрээр аваасаа хүсэж байна. За тэгээд манай нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн та бүхэндээ баярлалаа. Let's wrap. За дуусна. Йой. За дуусъя. Амжилттай. Амжилттай.